өвмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй байна. Бүрэлдэхүүн сайдыг энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрдөө олдыг маргүй. Төшөв рүү олдыг маргүй болсоо байж биш. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. За оройн дөрөв үзэгчтэй энэ телевизтэй хамтаа та бүхэндээ баярлалаа. Лагын тойрны нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар нэгэн одоо энэ 7 хоногийн сонирхолтой зочныг урьсан байна. За зочноо танилцуулахаас өмнө би бас хамтран ажиллагч байгууллагуудаа дурдъя. За хүнсний манлаа үйлдвэр хүнс групп хүнс комплекс хамтарч ажиллаж байгааг дурдахад таатай байна. За мөн хурдан бас хэлбэр агс татгал хамтран ажиллаж байгааг дурдахад таатай байна. За бид бүхэн студид ярилцахаар Монгол Улсын эрчим хүчний сайд Улсын хурлын гишүүн Батгтгын Жожил Суран гуйраад байгаа. За танд орой мэдрэг. Сайд асан гэж яваад байгаа тийм ээ. Одоо шийдвэр гараагүй байгаа шүү дээ. Яг эрхээ сайдын захирамж албачаар асуудал шийдэгдсэн гэж ойлгоно. Би бол өргөдлөгдсөн байгаа яг өнөөдөр. За та бүхэн ярилцлага ер нь эрчим хүчний салбартай холбоотой зүйлс. За дээрэс нь ер нь бид бүхэн хаана байгаа таашаа явах хэрэгтэй бэ? Ер нь энэ эрчим хүчний асуудал гэдэг чинь дан ганц Жожил Суран гэдэг хүний ч юм уу эсвэл энэ эрчим хүчний салбарын асуудал биш. Энэ бол энэ улсын хөгжил, дэвшил, иргэдийн аж амьдрал гэдэг одоо эрүүл мэнд бүх зүйлтэй холбогддог учраас ярилцлагад таныг орооч гэж маш олон удаа урьсан. За би л сүүлийн 2 жил тасралтгүй урьсан. Тэгээд өнөөдөр ингээд ажиллаа өгсөн байгаа дээр нь өгж байгаа дээр нь авчираа суулгах, асуух зүйл тохиож байх шиг байна. Тэгээд өнгөрсөн зүйлийг бодлогын алдаа оноо бүгдийн тэгээд дэлгэрэнгүй сайхан яриад өгөрөө гэж таньд үзье. За чонд баярлалаа. Танай телевиз эфирийг ашиглаад үзэгчдэндээ гол морин жилийн саршины мэндийг дэвшүүлж мэнчлийн нэгдүгээрт. Би өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын ерөнхий сайдад эрчим хүчний сайдаас чөлөөлөлт өргөдлөө өгсөн байгаа. Ойрын хугацаанд ологдох шийдвэрд гарах болов гэж бодож байгаа. За 3 сарын 16-ны өглөө Улсын хурлын хаврын жуулган нээлттэй хийсэн. Нээлттэй дараа хэвлэлийнхэн бас нэлээдгүй сонирхож асуусан. Би тэр үед бол одоо ордны хордоор зогсож байгаа биш. Цаас бэлтгээд 3 жил хагас ажилласан хүний үед бас тодорхой хэмжээний мэдээлэл ажлын тайланд авах ёстой. Яагаад ажил өгөх болсон нэслээ бас тайлбарлая гэдэг ийм мэдээллийг бол нийт өгсөн. Энэ дагуу чиний хурлыг хүлээж аваад одоо ингээд олон нийтэд мэдээлэл өгөх болцоогоор хангаж байгаа. Энэ телевиз болно. Сэтгүүлч чамд лагва чамд өгөхөд баяр хүргэе. За би анх 2000 эрчим хүчний сайдаар 36 сар ажиллаж байгаа. 3 жил хагасын хугацаанд 3 удаа томилогдлоо. 2022 оны 8 сарын 30-нд анх удаа нэг томилогдлоо. 2024 оны Улсын хурлын сонгуулийн дараа байгуулагдсан засгийн газар шинээр байгуулагдах үед улиран томилогдсон. 2023 дахь удаага 2026 оны 6 дугаар сард Монгол Улсын ерөнхий сайд өөрчлөгдсөн учраас засгийн газар шинээр бүрдүүлэхэд 3 дахь удаага томилогдоод. Одоо ажилласан хугацаанд 3 жил гарантай хугацаа гэхдээ 3 удаа томилогдоод ажиллаж байгаа. 2022 оны 8 дугаар сараас хойш эрчим хүчний салбарын алдаа оноо амжилт бүтээл болгоно надтай бас ашгүй холбоотой гэж би ойлгож байгаа. Яагаад гэвэл би эрчим хүчний салбарыг энэ хугацаанд тулгаж ажилласан хүний хувьд алдаа оноо өөр нь хариуцлага хүлээн амжилт байсан бол төгч бас олцох бол. За ойлголоо. Энэ таны сандал гайгүй байгаа сте. Одоо манай үзэгчд манд өмнөх зочны дараа сандал дэвдэрсэн байна гэдгсэн. Бүрэн сайхан байгаа сте. Зүгээр байна. За эрчим хүчний сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тийм ээ. Тийм. Эхний асуултыг би танаас асуумаар байна л дээ. Яагаад өнөөдөр өгч байгаа гэж. Өнгөрсөн 1 сар за тэрнээс өмнө ингээд танд маш олон шаардлагууд иргэдээс, намуудаас, хүмүүсээс, аж ахуйн нэгжүүдээс тавигдаад исэн. Тэр үед өгөхгүй яагаад одоо заавал өгч байгаа гэж. За 1 сарын 15-наас 2025-аас 2026-ны өвлийн оргил ачааллын хамгийн гүйтэй өдрөөр тохиолдсон. Эрчим хүчний салбар чадлын төтгөлд ороод хязгаарлалт хийж ирсэн. Одоо нөөцгүй зөөчтэй зөвхөн 1 сарын 16-наас бараг цагаан сар хүртэл 1 сарын хугацаанд над руу бишгүй шүүмжлэлт хайрлалт явсан. За тэр шүүмжлэлт хайрлалт эхлэхэд бол бид хоёр манай бодлогууд ерөнхий сайдаар ажиллаж өгч юу гэдэг ийм хүсэлт тавьж байсан. Ерөнхий сайд бол нэг оролдоод үз дахиад нэг 30 хоногийн хугацаатай ажлаа сайжруулах гэдэг өргөлөж авмааргүй байна гэдэг ийм санал тавиад явсан баг. Одоо өөр өгье гэж орсон юм уу? Би намынхаа бодлогууд дээр ерөнхий сайд дээр өгчээ гэж. Шалтгаанаа одоо би ч юм тайлбарлах гэж бодож байгаа юм.
За би намайг 2022 онд ажил хүлээж авч хахад Монгол Улсын эрчим хүчний систем ямар вэ? Өнөөдөр ямар байдалтай байна? Яаж хүлээлгэж өгөх гэдгээ талаар чамд устдыг товч 10 гэдэг минут ярих болцоолгооч гэж байна. За 10 хэдэн минут гэдэг ч юм бас арай жавхурддаг. Гэхдээ би танд эрчим хүчний салбар гэдэг бол энэ улс орны ирээдүйн хөгжил, өнөөдрийн бидний аж амьдралын хамаг гол зүйл. Энэ том төслүүд яриад байгаа, энэ метро яриад байгаа, энэ одоо үйлдвэрчлэлтийг бий болгоё гэдэг байгаа энэ зүйл эрчим хүчний салбаргүйгээр энэ дэд үтс энэ юм шийдэгдгүйгээр урагшаа явахгүй учраас ямар нөхцөл байдалтай байсан, одоо ямар байна, бид нар одоо яах ёстой юм бэ гэдгээ хамгийн нэгдүгээр асуултаараа би танаас асууя. За 22 оны 8 сарын 30-нд ямар байна? Чамд би одоо цааснууд бэлтгээд ирсэн. Гэхдээ би 3 жил ахс ажилласан учраас энэ цааснууд ерөнхийдөө энэ мэдээлэлүүд зэрлэгдсэн байна л да. За хийжээс ажил учраас. За Монгол улсын өнөөдрийн байдлаар 4 эрчим хүчний систем үйл ажиллагаа явуулж байгаа. Хоорондоо холбогдсодаагүй. Баруун улсын эрчим хүчний систем, Алтай улсын эрчим хүчний систем, Дорн улсын эрчим хүчний систем, Төвийн улсын эрчим хүчний систем гэдэг. Эдгээр 4 эрчим хүчний системийн оргил ачааллын чадлын хамгийн өндөр чадал бол намайг ажил хүлээж авч хахад 1400 орчим мегаватт байсан. За энэ жилийн одоо 2025-аас 2026 оны өвлийн оргил ачааллын хамгийн өндөр хэмжээнд 1967 мегаватт болж байгаа. Тухайлбал өнөө дотор баруун бүс маань 61.5 мегаватт боллоо. Алтай улсын эрчим хүчний системийн оргил ачаал 26.8 мегаватт боллоо. Төвийн улсын эрчим хүчний системийн оргил ачаал чадлын дээдгээс хэрэглээ маань 1803 мегаватт болсон. Дорнод бүс дээр 81.5 мегаватт болох ийм нөхцөл байдал үүсч чадах. За намайг эрчим хүчний сайдаар ирэхэд эдгээр төслүүд нэрнгэдэ бүгдээр гацалтын байдалд ороо зогссон. Ийм байдалд явсан. Баруун улсын эрчим хүчний системээс эхлээд ирэх юм бол Эрдэнэ хөрөнгөний цахилгаан станц бол улс төрчид төсөл зогссоноос нэг 2022 оны төгсгөл 23 он бүтэн домнуулаад энэ эсвэлгүүцэд байсан иргэдтэй учраа илам олдсон. Гэтэ экземагта зээлийн тусгалсан хэлцээрээ байгуулад ажлыг эхлүүлээд явж байна. Төсөл нэг 20% гүйцэтгэлтэй 2029 он гэхэд баруун улсын эрчим хүчний системд энэ цахилгаан станц эрчим хүч нийлүүлж эхлэх баг. За түүнээс гадна мянгад дээр нэг 11 мегаваттын нарны цахилгаан станц дахиад энийг 20 мегаваттаар өргөх ажлууд хийгдэж явж байна. Увс аймгийн өмнөгөө сумн дээр нэг 30 мегаваттын нарны цахилгаан станц 20 мегаваттын 25 мегаваттын одоо оргил ачаалаар 4 цаг гаргах батарей ураагаар станцуудын ажлууд ашиглалтанд ороод явж байгаа. Ерөнхийдөө баруун улсын эрчим хүчний системийн тухайд бол 2029 он гэхэд ямарч болсон импортын хамаарлыг дотоодоос бүрэн цахилгаан эрчим хүч хангах болцоо бүрдэж байгаа нэг юм. Хамгийн их импортоор цахилгаан авч байгаа хэсэг шүү дээ. Одоо баруун улсын эрчим хүчний системийн тухайд. За Алтай улсын эрчим хүчний системийн тухайд энэ Эрдэнэтээс гараад хоошоо мөрөн ороод, урагшаа Тэлмэн ороод, Улаастаа ороод Говьалтын 9 бүлэг хүртэл явдаг 110 км 1000 гаруй км-т шугам байсан. Өгчлийн улд өндөртэй шугамын алдагдлахтай энэ шугамыг голоос нь тосон сэнгэл сумн дээр 22 мегаваттын дулаан цахилгаан станц ашиглалтанд оруулаад ямар ч үсэн хүчтлийн улд гэдэг асуудлыг шийдвэрлсэн. Ийм байдалтай байгаа Алтай улсын эрчим хүчний системийн тухайд. За өнгөрсөн 3 жил гарантай хугацаанд Дорн улсын эрчим хүчний систем дээр Дорнодын цахилгаан станцын хөтөн чадал намайг ажил авч хахад 36 мегаваттын хөтөн чадалтай байсан. Энийг 50 мегаваттаар өргөтгсөн. 2024 оны 5 дугаар сард сүлжээнд толбсон ийм байдалтай байна. За Дорн улсын эрчим хүчний систем урд нь 100 жилийн хугацаанд 36 мегаваттаар хэрэглээ болоод хангаад байдаг байсан бол ганцхан жилийн дотор энэ хэрэглээ 81 мегаватт болж өсөж байгаа ийм байдалтай. За Төвийн улсын эрчим хүчний системийн тухайд намайг ажил авч хахад нэг оргил ачааллын оргил хэрэглээ 1300 гаруй мегаватт байсан болвол сүүлийн 4-5 жилийн дотор манай цахилгаан эрчим хүчний хэрэглээ дунджаар 12%-аас доошгүй хуваар өсөж байгаа. Энэ үйл Төвийн бүсдэр бол 1803 мегаватт болж байгаа. Сая бол одоо тэр хүрээд унсан. 25-аас 26 оны үеийн оргил ачаал одоо тухайлбал 1 сар 16-ны орой ийм хэрэглээнд очиж байгаа юм. За яг ингээд улсын хэмжээнд бол нийтдээ нэг суурилагдсан хөтөн чадал намайг ажил авч хахад 1400 орчим мегаватт байсан бол одоо би ажил авснаас хойш нэг 600 гаруй мегаваттын их өсвөрүүдийг систем нэмж холбосон байна. 600. За баруун бүс дээр сая 90 мегаваттын Эрдэнэ хөрөнгөний цахилгаан станцын ажлыг эхлүүлсэн. Гэхдээ ашиглалтанд ороогүй энэ төсөл тийм үү. За тосон цэнгэл сум дээр байгаа 22 мегаваттын дулаан цахилгаан станц ашиглалтанд орсон. Сүлжээнд нийлүүлээд явж байна. За 3 дахь төсөл бол энэ Бөөрөлжүүдийн цахилгаан станц 22 оны 9 сард шаваад авч ирсэн бол эхний 150 мегаваттын блок 24 он сүлжээнд холбогдсон.
2 дахь 150 мегаваттын сүлжээ 25 онд сүлжээнд болгогдсон ийм байдалтай байна. 300 мегаваттын хүчин чадал төсөл гэсэн үг. За түүний дараа Батраа ураагуурын 3 төсөл ашиглалтанд оруулсан. Солмын дэд станц дээр 80 мегаваттын хүчин чадалтай Батраа ураагуурын станц. Багнуур дэд станцын хажууд 50 мегаваттын хүчин чадалтай Батраа ураагуурын станц. Орногов аймгийн Эрдэнэ сум дээр 30 мегаваттын хүчин чадалтай хувийн хвшлийн Батраа ураагуурын станц ашиглалтанд орчод байгаа юм. Ингээд төвийн бусдад жишээлбэл 300 мегаватт, нэмхэн 150 мегаватт ингээд 450 мегаватт болж байгаа үз. За түүний дараа Сэлэн аймгийн төв дээр 70 мегаваттын цахилгаан станцын барилга өсрэлтийн ажил ингээд ерөнхийдөө дуусч байна. Ойрын өдрүүдэд, ойрын хугацаанд төвийн бусдын нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүч нийлүүлж эхлэх баг. 70 мегаваттын хүчин чадалтай. Тэгэхээр төвийн бусдад 520 мегаватт, баруун бусдад Эрдэнэ мөрөнгө цахилгаан станцыг тооцох юм бол 90 мегаватт, Алтай улс эрчим хүч систем дээр 22 мегаватт, Дорн түвшин эрчим хүч систем дээр 50 мегаваттын эрчим хүчний их өсвөр шинээр оруулах гэсэн үг. Сүүлийн 3 жилийн хугацаанд 650 болчихж штэ энэ. Тэгээд 700 жахан болох байх. За ингээд байх луунаад байна уу те. Энээс ингээд байхад сая энэ хэрэглээний чинь өсөлтийг дийлэхгүйгээр айхтар том шинжилт төртөж байгаа штэ. Ийм байна. За үүнээс гадна дахиад энэ 26 оны төгсгөл 27, 28, 29 онуудад ашиглалтанд орохоор яг гэрээгээ хийгээд санхүүжилтээ босгоод эхэлсэн гэдгээд төслүүд байна. Бөөрөлжүүдийн цахилгаан станцын 3 4 дугаар булаг. Сая би бол 1 2 дугаар булаг ярьсан шүү дээ. Техник 300 мегаватт. 3 4 дугаар булагийг бол 2028, 2029 оны эхний хагас гэхэд 3 4 дугаар булаг 300 мегаваттаар дахиад хүчин чадлаа нэмэгдүүлнэ. За үүний дараагийн төсөл бол Төв аймгийн Баян сум дээр 660 мегаваттын цахилгаан станцын барилга өсрэлтийн ажил 2024 оны ихэр эхэлсэн. 2027 оны наадам ихт 1-р булаг, 2024 оны төгсгөлөөр 2027 оны төгсгөлөөр 2-р булаг нь ашиглалтанд орох байх. 660 мегаватт хүчин чадалтай төсөлд эхэлж байгаа юм. Эхлээд одоо явж байна гэсэн үг. За түүнээс гадна Шивэгийн уурхай хажууд Шивэгийн цахилгаан станц гэдэг яг энэ Төв аймгийн Баян сум дээр баригдаж байгаа цахилгаан станцд ижил хүчин чадалтай 330 мегаваттын 2 булаг барилга өсрэлтийн ажил эхэлж байна. 2028 онд багтаад эхний булаг 2029 оны эхний хагастай багтаад 2 дугаар булаг ашиглалтанд оруулах байдалтай ийм төлөвлөгөөний ажил явж байгаа. За үүнээс гадна Улаанбаатар хотын цагт тарын тамгын газар дээр нэг төсөл хэрэгжиж байгаа. ТЭЦ 5 гэж төслийн тухай таавах нь гэвэл мэдээлэл ярьж байгаа. Энэ төсөл бол цахилгаанаар 300 мегаваттын хүчин чадалтай, дулаанаар 340 мегаваттын хүчин чадалтай юм төсөл эхэлж байгаа. Энийг би эрчим хүчний сайд дээр томлогдож ирээд техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад ТЭЦ 2 гэж байдаг ч юм аа. Дулаан цахилгаан станц 2 4 компани Үнсэн сангийн талбайч болоод энэ төслийг хэрэгжүүлэх гэдэг ийм судалгааны ажил хийгээд явсан байсан. Хотын дарга Нямбаатар би бас энэ Монголын талын хөрөнгөний оролцоог хотын төсөв шийдэх болцоо байна гэхлээр нь хот руу шилжүүлж өгсөн байдалтай. Ингээд явж байгаа. Ерөнхийдөө нэг одоо байгаа хэрэглээ 1803 мегаватт ашиглалтанд оруулсантайгаа нийлээд миний төвийн бусдаар хэрэглээ хүчин чадал 1803 байгаа бол дахиад ойрын хугацаанд нэг 2500 орчим мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцын ажлуудын барилга өсрэлтийн ажлуудыг эхлүүлээд явцсан байна. Би энэ дотор бас урд нь хэдэн зүйлийг тайлбар хэлмээр байна. Энээс гадна бол зүгээр барилга санхүүжилтээ босгоод явж байгаа. Манай эрчим хүчний яамтай санал бичгийн төсөлд байгуулсан. Хэд хэдэн төслүүд бий. Тухайлбал 23 онд нэг удаа 5-7 дулаан цахилгаан станцын эхний 2 дугаар булаг эдгээр дээр зарлаад бүтлгүүцсэн шүү дээ. 2 компани хоорондоо орж ирээд хоорондоо шүүхтэд бүтлгүүцсэн юм төсөл байна. Төв аймгийн Төвшин говь гэдэг уурхай дээр энэ баян жарлан сумын нутагт томлсон Нялгаж хоёрын нөөцний бассан гэж байдаг да. Бага нураас жаар хооронд нийтдээ энэ бол Монгол улсын хамгийн нөөцний хамгийн том нөөц байна. Орж байгаа нь 7-8 доорхоо бий. Энэ орд газар дээр бол 10 тэрбум тонн нөөцний нөөц батлагдсан юм байдалтай байгаа. Ийм ажлууд Төвшин говь дээр ч явж байна. Төв аймгийн Баян сум дээр ч бас 300 мегаваттын төсөл явж байна. Одоо бас засгийн газрын тогтоолоор бид 5 цахилгаан станцыг дахиж зарлах гэх мэт энэ төслүүдийг ярианы төвшөнд байгаа төслүүдийг оруулахгүйгээр зөвхөн санхүүжилтэнд босоод эрчим хүчний яам диспетчер үндэсний төв цахилгаан эрчим хүч худалдаа авах гэрээ байгуулсан төслүүдийн тухай ярихад 2860 мегаватт болж байгаа гэсэн үг. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд бол
тодорхой хэмжээний бэрхшээл байсан. Одоо яг өнөөдрийн байдлаар манай хэрэглээ 1803 мегаватт байгаа болвол олгогдсон техникийн нөхцөлийн олгогдсон байгаа одоо шинээр цахилгаан эрчим хүчинд олбогдох хүсэлт гаргасан техникийн нөхцөлийн хэмжээ 1 гигаватт буюу 1000 мегаватт давтсан. Олгож чадаагүй одоо шийдвэрлэж чадаагүй техникийн нөхцөлийн хүсэлт бол 2.1 гигаватт буюу 2100 мегаватт. Одоо хүсэлт бол 3200 орчим мегаваттын хөтөн чадал их өсвөрөд цахилгаан эрчим хүчин чинээр олгодог гэдэг хүсэл. Яг одоо хэрэгтэй байгаа цахилгаан эрчим хүчний нийт хэмжээ 3.2 мегаватт зүг. Тий 3.2 гигаватт. Гэтэл одоо манайх дөнгөж 1.9-ийг 1.8 хүргээд тий унгаж ийн гэсэн үг. Тэрний цаашаа одоо байгаа хэрэглээгээ ойрын хугацаанд бид нэр хэрвээ нийлүүлж чадах юм бол 2.6 дахин нэмэгдэнэ л гэсэн үг. Тэгээд хуучин баж нэгэ оруулах юм бол 3.6 дахин нэмэгдэхээр ийм л одоо төвөгтэй мөртлөө сонирхолтой ийм хөгжлийн цаг үед одоо бид амьдарч байгаа. Тэгэхээр энэ их усүр талдаа би ийм ажлуудыг эхлүүлсэн байна. Цахилгаан эрчим хүчний станцуудын талаар. За энэ цахилгаан станцууд дээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхийн тулд айлын чийдэн тог авчрах, аржаадахын тог авчрахын тулд дамжуулах түгээх сүлжээг өргөдөх шаардлагатай. Өнгөрсөн цаг хугацаанд нийтдээ нэг 8 орчим их найд төрний дүнтэй шугам сүлжээний өргөдөхлийн ажлуудыг эхлүүлсэн. Тухайлбал хамгийн ихнийх нь бол Чойр сайн шандын 220 кВт цахилгаан дамжуулга гараа шугамын төсөл байна. Европын зэрэг босголт хөгжлийн банк 71 орчим сая доллар еврогоор санхүүжүүлж байгаа ийм төсөл байна. Хоёр дахь нь Багнуур Чойрын баг яг ийм 220 кВт цахилгаан дамжуулах хос шугам хоёр талынхаа дэд станцын өргөтгөл шинээр барах эсвэл өргөдөх байрлал боломжууд өргөтгөлтэйгээ бас нэг 90 гаруй сая долларын өргөдөлтөд төсөл хэрэгжиж эхэлж байна. За гурав дахь нь бол энэ Дундгав аймгийн төв Мандалгаваас өөр хангаантай ороо хэрд дэд станцын хооронд 250 орчим км цахилгаан дамжуулах бас 220 кВт цахилгаан дамжуулах гараа шугамыг дэлхийн банк санхүүжүүлж байгаа. Бас 100 орчим сая доллар. Дөрөв дэх том шугам сайн шандаас цагаан сургууль руу дахиад нэг 200 гаруй км цахилгаан дамжуулах гараа шугам хоёр дэд станцын барилга байгууламжийн хамт Европын зэрэг босголт хөгжлийн банк санхүүжүүлэх гэдэг ийм байдалтай явж байна. Тав дахь том шугам сүлжээний өргөтгөл бол энэ ховдын Эрдэнэ нуурын усан цахилгаан станцаас 1000 дэд станц руу 220 кВт цахилгаан дамжуулах гараа шугам явж байгаа. 108 тэрбум төгрөгөөр 2026 оны улсын төсөвт суулгаад энэ ажлууд явж байгаа. Ийм 5 том төсөл. За 6 дахь хамгийн том миний онцгойлох том төсөл бол энэ Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хэрэглээ бол бусад бүсүүдээс бүр онцгой илүү нэмэгдэж байгаа юм. Улаанбаатар хотын хэрэглээ энэ жил нэг 1100 мегаватт шахав төглөө 1067 мегаватт болсон. Яг Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт бол 2000 мегаватт 2 гигаватт давчгаад явж байна. Тийм учраас Улаанбаатар руу энэ цахилгаан эрчим хүчийг оруулж ирэх шаардлага үүссэн. Тийм учраас бид нэр урд Монголын эрчим хүчний салбарт түүхэнд байгаагүй том ийм төслийн техник эдийн зураг төсөл боловсруулах байгаль орчны нөлөөллийн наривчлалын үнэлгээүүдийг хийгээд явж байгаа. Энэ төсөл бол 500 кВт-ийн дэд станц 3 гарна. Эхнийх нь бол энэ Баганга дүүргийн хажуу талд нэгийг барина. Хотын зүүн талд Урах наран ороолын зүүн талд Налах Улаанбаатар хоёрын донд нэг дэд станц байршуулна. Гурав дахь нь бол Сонгон дэд станцын хажуу талд магадгүй баруун тийшээ 10 км оруулаад Төв аймгийн Баянцэг цэцмийн нутг руу оруулах баг. Энэ гурван дэд станцын хооронд нь 500 цахилгаан дамжуулах 500 кВт-ийн хосоо гараа шугамаар холбоно. Тэгээд энэ хотын хоёр талд 1 гигаваттын хөтөн чадалтай цахилгаан эрчим хүч орж ирнэ гэсэн үг. Тэгээд энэ 500 кВт-ийг орж ирснээр буулгаад 220 кВт 110 35 15 10 шугам гээд нийтдээ нэг 84 дэд станц өргөтгөл шинээр барах Улаанбаатар хотод шинэ сурлын бүсүүд дээр. Тэгээд түүнээс гадна эдгээрүүдийн хооронд цахилгаан дамжуулах агаарын шугамар болгоход 500 км ажиллах. Нийтдээ нэг 2.2 тэрбум 100 орчим сая доллар өртөгтэй ийм ажил төсөл хийж байгаа. Энэ бол 500 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам гэдэг бол манайх шиг жижиг оронд бол урд төрн байгаагүй. Манайд бол одоо хамгийн том 330 кВт-ийн шугам байгаа бол Улаанбаатар руу ийм түүхэн бүтээн байгуулалтын ажлын эхлэлийг тавьж байна. За таны ярианаас сонсоход за нэгдүгээр их усүрээ шийдэх
зайлшгүй шаардлага байгаа юм байна. За хоёрдугаар тэр их үүсвэрээр хэрэглэгчдэд хүргэх дамжуулах түгээх шүүмжлэлийг өргөтгөл хийх шаардлага. За энэ дүгнэлт дээр чи ингээ харахад манай эрчим хүчний салбар ямар хэмжээнд одоо урууданд ороодсон бэ гэдг нь харагдаж байна. За би танаас ганц асуулт асуугаад та тооцоол юм хийж үзсэн үгүй. Саяны 600 гаруй мегаваттын хэмжээтэй нэг нэмэгдүүлэх арга хэмжээг авлаа гэж штэ 4 жил орчмын хугацаанд. Хэрвээ энэ ингээд авагдаагүй байсан бол бидний энэ Улаанбаатар хот ер нь монголчуудын тогны нөхцөл байдал ямар байх вэ? Тэгэхээр төсөөлшгүй юм дөө. Сая бид нэр чодлын дутагдлын 100 гаруй мегаваттаар дутагдлалд орж штэ. Тэгэхэд энэ нийт хэрэглэгчтэй чинь 16 багцад хуваагаад өдөр 60 үедээ бол 1 цаг 30 минут хүртэл эхлэх юм чир хязгаарласан штэ. За 3 цаг 4 цаг хязгаарлаж магадгүй гэж яриад байгаа. Тэр үед бол хөлдөл төснө. 3 цаг 4 цаг яг үеийн оргил гадаа 35 хэмээгүүдэнтэй бол 4 цаг хэрэглэнэ гэж байхгүй. Тэгээ сая 1 цаг хязгаарлахтал ерөөсөө алуун талаа алдагдсан иргэдийн 5 тух эрүүл мэндийн асуудал шууд асуудалд орж ирж байна. Ягаад гэвэл одоо чи зүгээр л ангийн чанар хэлэхэд одоо орон сууцны өндөр байшингууд байгаа шүү дээ. Доотлоос халаалт хэрэглээний халуусыг өд уусыг ноцоос ажиллаж явж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө дээшээ халаалт явах болоод 3 цаг болоход бол гадаа 35 гэмээгүүдэн дээр шууд хөлдөлт төрсөн. Эрсдэл бол тулаад ирчин ийм асуудлууд байна. Тэгэхээр энэ миний хувьд нэг юу гэхээр саяны миний яриад байсан их хөөсрүүдийг барахад нийтдээ нэг бараг 5 тэрбум Америк доллартай тэнцэх хэмжээний цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх асуудал хамгийн чухал байсан. 1. Хоёрдугаар тэн шүүмжлэлжээний өрөөтгэл дээр доор хаяж 3 тэрбум долларын саяны миний сандлцуулсан төслүүдийг нийлээд нэг 26.8 их 84-тэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт санхүүжилтөд босгох шийдвэрлэж чадсан байна. Энэ саяны миний яриад байгаа тэр Улаанбаатар хотын шүүмжлэлжээний цахилгаан дамжуулах шүүмжлэлжээний өрөөтгэл дээр бол 2 тэрбум гаруй Америк долларын санхүүжилтийг бол ерөнхийдөө шийдсэн шүү дээ. Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банк 1 тэрбум Америк доллараар санхүүжүүлэх гэж байгаа. Дэлхийн банк 600 сая доллараар санхүүжүүлэх гэж байгаа. China Exim банк 250 сая долларын төгрөггүйгээр нэг 249 сая долларт тэнцэх хэмжээний вакцин аваад бид санхүүжүүлэх гэж байгаа. Дандаа нэг хөнгөлөлтэй хөөсрөөр 25 жилээс доошгүй хугацаатай зээлийн иргэн төлөлтийн хугацаа 10 дахь жилээс эхэлж төлөгдөх жилийн хүн 2% баггүй бахаар. Засгийн газрын баталгаа гаргачих юм бол цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрөмж төвчат компани, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрөмж төвчат компаниудад засгийн газрын баталгаагаар шууд энэ зээлийг хөнгөлөлтөд зээлийг хулгайчих гэж байгаа юм. Энэ эдгээр банкуудын удирдлагуудтай борчсон бүх хэлцээрүүдийг яг бүр оюун эрдэнэ сайдыг бүр эрхээр хэрэгжүүлж авах гурвангийнх нь 3 банкны удирдлагуудыг Монгол улсад авчирч сангийн сайд, эрхээр сайд нартай уулзвал бэлэн баг. Засгийн газрын баталгаа гаргахад л бэлэн болсон баг. Их усур талдаа нөгөө эрчим хүч талдаа бол хувийн салбарын хөрөнгө оруулалтыг татж оруулах, шугам шүлжээний өргөтгөлийг бол төр талдаа байхгүй бол бас эрсдэлтэй ийм л сэдв. Хувийн бишэлтэй холбоотой дээрэс нь төрөмжтэй холбоотой асуудлыг хоёулаа ярина. Би одоо танаас ганц асуулт асуугаад байгаа юм. Сая ингээд нөхцөл байдал ингээд сайжруулалтын арга хэмжээнүүд авсан юм байна. За хэрвээ энэ нөхцөл байдал нь авагдаг бол ямар хэмжээнд хүрэх юм бэ гэдэг эрсдлийг бас та бүхэн ярьсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд үнийг нэмсэн тийм ээ. Иргэд бухимдсан, сая бол бухимдсан 2 шалтгааны нэг нь мэдээж албан дулаан, тог цахилгаангүй болсон нөхцөл байдал. 21-р зуун шүү дээ. За хоёр дахь нь үнэ нэмээд хэрэглэгчдэр ирэх одоо ачаад дарамт юмыг нэмээд өнөөдөр ингээд дахиад тогоо хязгаарлаа сууж байгаа нь зөв бус байна л гэж шаардсан. Үнэ нэмэхэд бол хэрэглэгчд бол хүлээж авсан шүү дээ. Тийм ээ. Би чамд ингээд ярьж байна. Одоо тэр эхний нэг хэсгээ дуусгачих гэж бодож байна. За энэ 5 тэрбум Америк долларыг босгохын тулд үнэндээ бол манай эрчим хүчний салбар төлөө дотор би эрчим хүчний сайдыг үнэхээр хичээж ажилласан. Өнгөрсөн 3 жил хугацаанд үнэхээр нэг бүх асуудын санчуулгын гэлэх баг амраагүй. Энэ хөрөнгө оруулалтыг босгоно гэдэг бол хийж гисэн хөрөнгө оруулалт шүү бэ. Босгоод ирчихснээ тухайд. Ер нь бол нэг 5 хүнтэй ярихад нэг нь л 5 хөрөнгө оруулагчтай ярихад нэг нь л ажил хөдөлгөөлж боддог байхгүй юу. Хоёрдугаар дэнд төсөл хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нарт чинь цаашдаа бол бүх бүтээн байгуулалтын төслүүдийг өөрийнхөө хөрөнгөөр өөрийнхөө хөөсөөр дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр дахиад шинэ хөрөнгө оруулагч татж оруулах, зээл авах ийм ажлууд явна. Тэгэхээр эдгээр төсөл хэрэгжүүлэгч нарт хөрөнгөө босгоход санхүүжүүлэгч нарт нь бол очиж тайлбар хийн, ороод жаванд явна гэдэгтэй одоо хөрөнгө оруулалтын танилцуулга хийхэд энэ ажлыг бол цуцшгүйгээр олон удаа хийсэн байна.
сайдын хувьд ч тэр манай яамны залуучуудын хувьд ч тэр би бүр эрчим хүчний яам дээр эрчим хүчний салбарын хамаас энэ гадаадын хөрөнгө оруулалт татах тал дээр намайг очиход жоохон тийм туршлага модоо байсан учраас сангийн яамд би сангийн сайдаар урд нь жил гарантай ажиллаж байсан. Сангийн яамд ажиллаж байсан мэргэжлийн санхүүгийн салбарын хүмүүсийг бол хэд хэдийг аваачиж босгосон юм байна. Энэ хөрөнгө оруулалтыг босгохын тулд би бол эерэг төлөвлөлийн зүйлийг яриад байна шүү дээ. 5 тэрбум Америк доллар гэж одоо Монгол төгрөгийн жижигхэн 18 их найд төгрөг. Монгол улсын төсвөөс хийнэ гэх юм бол 2026 оны улсын төсвийн нийт хөрөнгө оруулалт 3 их найд 468 тэрбум төгрөг байна. Тэгэхээр энэ 28 их найд төгрөгийг дэшид ус дангаараа төрөөс хийнэ гэх юм бол 8 жилийн хугацаанд эрчим хүчний салбараас салбарт нэг төгрөж оруулахгүйгээр нэг сургууль эмнэлэг цэцэрлэг зам шинжлэхгүйгээр бүгдийг нь эрчим хүчний салбарт оруулах шаардлага төгсөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ боломжгүй зүйл 8 жил ганцхан салбарыг санхүүж болно гэж. Тэгэхээр дэлхийд ингэж шийдсэн улс орн ч дэлхийд дээр нэг ширхэж байхгүй. Энэ хөрөнгө оруулалтыг татахын тулд айхтар том ажил хийсэн. Хөрөнгө оруулагч орж ирэхээр буйны байгууллагууд биш. Бас нэг энэ бусад жишгийн хадлаар жилийн 5-8% чадчад бол 10% хөрөнгө оруулалтыг өгөөж хүртмээр байна шүү дээ хүмүүс чинь. Энийний талд нөгөө талд эрэг талд нь ийм бүтээн байгуулалтын ажил хийсэн боловч сөрөг талд нь зоосны нөгөө талд хүндрэл байна. Манай эрчим хүчний салбар бол яг 90 онд зах зээлийн харилцаанд Монгол улс зах зээлийн харилцаанд шилжиж чадаагүй яг хуучин төвлөрсөн тогтолцоо системээр байгаа. Тогтолцоогоор үлдсэн ганц зөөхөн гэдэн салбарын нэг эрчим хүчний салбар. Үнийг зах зээлийн үнэ гэж байхгүй. Төрөөс тогтоогоод тариф булгаад улстай мөрдүүлчихнэ. Ингээл энэ л хамгаалал таах шүү дээ. Зардал зах зээлийн хашаар гардаг. Нөгөө төрөөс тогтоож байгаа тариф үн маань зардал нэмэгдэж үед дагаж нэмж чадахгүй байсаар байгаад нөгөө олон нийтэд санал гуйж авдаг улс төрч чинь бид нар олон нийтийг аль болох бухимдуулахгүй байх ийм л арга хэмжээг сүүлийн 36 жил хоримтлагдж явсаар байгаад энэ цаг үед дээр тесэрч олон нийтийн анхаарал төртөж байгаа байхгүй. Би одоо эрчим хүчний сая эрэг талын ярьлаа тийм биз дээ. Шугам шилжээний өргөдгөл талаар засгийн баталгаа гаргасан тохиолдолд нэг 8 их найд ингээ 28 их найдын хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажил татчихсан боловч нөгөө талд нь энийг татахын тулд үн тарифыг зах зээлийн өртгөнд нь доорож хүргэх ажил шаардлага тулж байгаа юм. 2 удаа намайг эрчим хүчний сайд байхад үн тарифын өөрчлөлт хийсэн. 22 оны 12 дугаар сарын 1-ний өдөр бид нар цахилгаан эрчим хүчний үнийг нэмэгдүүлсэн. Аж ахуй нэгж талд 5,000 кВт хүртэлх хэрэглээнд нь 14%, 5,000 кВт-аас дээш хэрэглээг нь аж ахуй нэгжүүдийн 28% нэмэгдүүлсэн. Уул уурхайн салбарын хэрэглэгчдийг бол 37% нэмэгдүүлсэн. Нэг арга хэмжээ гэсэн. За түүний дараа чиний яриад байгаа хоёр дахь үнэ өртөгтэй ортуулах, үнэ нэмэгдүүлэх ажлыг 2024 оны 11 сар 15-нд эрчим хүчний зохицуулах хороноос шийдвэр гаргасан. Энэ ямар учиртай шийдвэр байсан юм гэхээр дулааны үн тухайлбал энэ төвлөрсөн халаалтын системтэй Улаанбаатарт Дархан, Эрдэнэт, Чой болсон хотууд дээр 2 дахин нэмэгдүүлэх юм шаардлага гаргасан. 2 дахин. Цахилгаан эрчим хүчний үнийг 14% нэмэх ийм шаардлага, ийм шийдвэрийг гаргасан. 2025 оны 5 сарын 16-наас мөрдөж ийм шийдвэр гаргасан байсныг тухайд Эрдэнэ иргэн сайдын үед ч гэсэн засгийн газрын тогтоолоор хойшлуулсан. Зандан шатар иргэн сайдын үед ч гэсэн хойшлуулад явж байгаа. Үүнээс шалтгаалаад эрчим хүчний салбар үн тарифын өртгөөсөө доогоор борлуулж байгаа учраас алдагдал хүлээж байгаа. Энэ алдагдал чинь өрт төлбөр болоод өөрчлөж байгаа. Тэр хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа 5 хүнтэй уулзаад нэгэн зөвшөөрж байгаа үндсэн шалтгаан юм байна. Тийм. Энд ямар ч тийм ашиг байхгүй. Бизнесийн харилцаа үүсэхгүй байгаа учраас хийшээ хин орж ирэхгүй. Нөгөө талд нь ингээд төрийн өмчт баахан газрууд байгаа тэдэн бүгдээрээ алдагдaltaа тэгсэн юрнээ том цалинтай дарга нартаа ингээд хоёр ажлыг зэрэг хийгүү зөвхөн нэгийг түлхчээд ирэг дээр ачаагаа өрүүлээд энэ талаа орхицсан. Хоёрд энэ ажлаа явуулахгүйгээр дахиад бүр татаад авчиж байгаа. Та одоо ингээд би танаас асууя. Та сайдаар 36 сарын хугацаанд ажилласан байна. 3 жил гаруй 4 жил рүүгээ очих чинь одоо ингээд ажлаа өгчөж байгаа учраас зогсож гин гэж ойлгож байна. Энэ үнийн одоо энэ текстжүүлээ цаашаа нэмэхэр байсан шүү дээ чинь бүр тухайн үеийнхаа инфляцтай хамааруулаад энэ зүйлийг зогсооё гэдэг засгийн шийдвэр гарч хахад та ер нь яг ямар санал гаргаж ирсэн? За энэ үнэхээр энэ засгийн тогтоолч юм бол үнэхээр одоо эрчим хүчний салбарыг хүнд байдалд оруулна шүү.
Энийг олон нийтэд тухай зарлаад ах нь яашаа. Засгийн хурал дээр бол удаа дараа ярьж байсан. Эрчим хүчний салбар хаалгаа барахад тулцаад байна. Зөвхөн энэ саяны энэ хоёр эрчим хүчний үнийг нэмэгдүүлж чадаагүйгээс шалтгаалаад яг 2025 оны 12 сарын 31-ний байдлаар эрчим хүчний салбарын өр төлбөр 629 тэрбум төгрөг төрлөө. Богино хугацаатай. Урт хугацаатай өр төлбөр нь 2.1 их найд төгрөг байна. Өнөөдрийн байдлаар. Эрдэнэ өргөн усан цахилгаан станц гихмэд саяны миний яриад байгаа Багнуур жорын шугамнууд гэдэг ингээд явах бол ойрын хугацаанд дахиад 3 их найдаар энэ урт хугацаанд өр төлбөр нэмэгдэнэ. Тэр чинь 5 гарах юм шүү дээ. 5 их найдын урт хугацаанд өр төлбөр болно. Эний төсвөөс тэгээд иргэд өөрсдөө дахиад төлнө шүү дээ. Энийг чинь тарифаараа л төлөхөөс ундаа арга байхгүй. Эсвгээс төсвөөс татааслах нь. Тий. Одоо энэ зарчмаар явбал ингэж л төлнө. Тийм. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтын ажлыг хийхин тулд зах зээлийн үнэнд нь хүрэхгүй эсвгээс ингээд одоо байгаад нь яг шулуун нэг л нялцхан зогсож байгаад эрчим хүчний салбарыг одоо байгаад нь борцлоод битгэрүүлээд хайчихуу гэдэг. Ганц эрчим хүчний салбар биш. Эрчим хүчний оролцоог улсаар дааж авах бусад салбарууд гэж байхгүй. Эдийн засгийн ямар ч салбар байхгүй. Одоо энэ бид нар одоо энэ байдлыг хүнд гэж нөхцөлийг даваад туулаад явах уу? Эсвэл одоо байгаа дээр зогсох уу гэдэг энэ салаа зам яг бэлчээр дээр байгаа байхгүй. Энэ замаар явах уу? Энэ замаар явах уу гэдэг. Хүнд зэт. Одоо ингэж энэ үйлдвэрлэлтэй холбоотойгоор дахиад би танаас асууя. 25 оны байдлаар бид нар хэрэг хэмжээний одоо импортын цахилгаан авсан. Хэдэн төгрөг Монгол мөнгөөр. За доллараар бол хэдэн доллар? За нэг 200 орчим сая долларын импортын цахилгаан гарч бодлож авсан. Импортлж оруулсан баг. Дийлэнх нь бол оюут толгой төсөл дээр байгаа. Орсын улбаны улсаас бид нар баруун мөсрөө гэж бас эрчим хүч импортлж байгаа шүү дээ. 200 орчим сая доллар импорт цахилгаан эрчим хүч бодлож авсан. Тэгэхээр энэ би чамд бодит зүйлийг энэ хүндрэлийг ярих ёстой гэж бодож байгаа. Олон нийтэд бас урд нь ярьж байсан. Зарим нь одоо хүмүүс маань ярьж байсан зүйлийг хэдэн жилийн өмнө ярьж байсан, 2 жилийн өмнө, 1 жилийн өмнө ярьж байсан зүйлийг мартсан баг. Энэ эрчим хүчний үн тарифыг 2 удаа нэмэгдүүлэх орлого хийсэн учраас иргэд бухимдсан. Тэгвэл дийлэнх нь бол хүлээн зөвшөөрчод байсан. Үнэ нэмэгдүүлээд эрчим хүчээ таслахгүй ба гэдэг юм шаардлага явсан. Энд дээр ч тэр эрчим хүч дээр ч тэр одоо нэг юм манай төр нэг юм сонир шийдвэр гараад. Үнийг хямд байлгаад тасалдахгүй нөхцөл байдлыг нь орхичод байгаа байхгүй. Тийм. Зах зээлийнхаа зарчимд оруулж ирээд тэр нь тасалдахгүй л байх хэрэгтэй байхгүй. Бензинч тэр эрчим хүч тэр. Тэгээ эцсийн дүндээ иргэдэг гээд өөрөөсдөр ингээд та нарт хямд өгж байгаа шүү гэж ингээд бодлоо ярьж ингээд одоо таны оролцсон гэдэг 3 засгийн газар одоо уулын ажлаа өргөжлүүлж байгаа. Үнэхээр ингээд иргэдээ хуураад л болохгүй л байна л да. Би бол олон нийтийг хуурмааргүй байна. Нөгөө тойрч болохгүй туулах тавилантай үнэн гэж байна штэ. Энийг олон нийтэд би хэлчихэд явчих гэж бодож байна. Нэгэнд би эрчим хүчний сайдаар одоо өргөдлөө өгсөн. Аж ахуйн зөрчилгөө байгаа учраас энэ проблем, энэ хүндрэлүүдийг олон нийтэд хэлчихмээр байна. Тэгэхээр би 2 удаа эрчим хүчний үнэ нэмчихлээ штэ тийм үү? Энээс шалтгаалаад сая 1 сарын 16-наас хойш над руу дайралт ирэхэд бухимдах нь аргагүй. Эрчим хүчний үнэ нэмчихэд хангамжид нэмэгдүүлж чадсангүй гэж. Манай эрчим хүчний салбар бол бас өнөөдөр яриад маргааш асуудлыг шийдэж чадахгүй. Цахилгаан станцын санхүүжилтийг нь бүгдийг нь босгоод яг суур тавиад эхлэхэд барилга босролтын ажил доор хаяж 24 сар. Заримдаа 30-36 сарын хугацаа ороод байгаа байхгүй. Тэгэхээр би 2022 оны 8 сард ирээд энэ төслүүдийг хөөжилдөж яваад хувийн туршлага тэр сангийн сайдаар ажиллаж байсан туршлага урд нь тэр одоо санхүүгийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагыг ашиглаад яваад байхад саяны тэр 600 мегаваттыг оруулаад байхад тэр 100 гаруй мегаваттын дутагдлалд ороод шөмжил дуртай сууж штэ тийм биз дээ. Тэгэхээр одоо дахиад эрчим хүчний үнийг яг өнөөдрийн нөхцөл байдалд бол одоо энэ үнийн нэмсэн дулааны үнийг айл өрхөдийн хувьд бол 100% нэг дахин нэмэх. Аж ахуйн нэгжүүд дээр бол 70-20 нэмэх энэ шийдвэрийг 24 онд гаргацсан. Энийг мөрдөж эхлэхгүй бол үнэндээ бүтэхгүй. 10 төгрөгөөр үйлдвэрлээд 3 төгрөгөөр борлуулж байгаа 7 төгрөг нь алдагдал болж байгаа. Энэ Улаанбаатар хот чинээр ямар ч орон сууц ашиглалтанд орох тухай асуудал ойлголт байхгүй болж байгаа. Долооно холбож чадахгүй. Долоон холбож чадахгүй. Өртөг ийм юмдах маань гэдэг. Чиний яриад байгаа тэр шөмжлөг хүлээж авах. Хүнд хэцүү дайралттай боловч галтас өд боловч тэшэд хийхээс ундаа аргагүй нэг
Хэн нэгэнгүй хизээ нэгэн цагт хийж л таарна. Тэгэхээр энэ асуудлыг хийх ёстой. Би эрчим хүчнийг 2 удаа нэмэгдүүлсэн. Дахиад өртөгтөн хөрөх гэдэг юм. Одоо өртөгтөн өргөд хэдэн хувиар гэх юм хэдэн төгрөг нэмэгдээ. Дахиад эрчим хүчний үнийг энэ 2026 онд 18 хувиар 2027 онд 14 хувиар нэмэх шаардлага байна. Дахиад одоо саяны үн нэмчихсэн дээр. Тэгээд 28 оноос хойш жилдээ нэг 5% инфляцийн төвшингээр нэмэгдүүлээд индексчлэлд явах юм болцоо бүрдэж байгаа. Энэ чинь өөрөөр нь таана хэлээд өгөөч нөгөө хувь ярьцгаар чинь бас их өндөр болчиход байна. Энд чинь ингээд иргэдийн яг аж амьдралд холбоотой зүйл байхгүй. Хувь ярьцгаар 18% гэхэр чинь өндөр сонсогч чинь 10, 18, 20, 30. Одоо төгрөгөөр нь тооцоод 1 киловатт цаг нь одоо 20 байна. Дулаан энэ бол ийм болно гэсэн үг. Ингэж бид нар ба штэ. Энэ эрчим хүчний шилжилтийг хийн. Энэ эрчим хүчний салбар дээр нэг айхтар том шилжилт хийж байгаа штэ чи ойлгож байгаа. Урд нь бол намайг ажилд авахд нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 100%. Ухаан удаг нь 18 мегаваттын цахилгаан станцыг тооцвол бүгдээрээ төрийн өмчт компаниудаас цахилгаан эрчим хүчний нийлүүлжсэн. Одоо энэ тоо нөөрлөжөд 300 мегаваттаар эхэлчихлээ. Райд Монголиа 70 мегаваттаар гэдэг ингээд явахаар одоо 70% буужсан. 2 жилийн дараа хувийн салбарын эзлэх хувь хэмжээ 70%, төрийн цахилгаан станцуудын эзлэх хувь нь 30% болоод буужна. Тийм төвөгтэй нөхцөл байдал үүсчихэд байгаа учраас энийг гашуун хийхээс ундаа нөхцөл байдал тулцсан байна. За миний яриад байгаа энэ 18% өсгөхөд 14% нэмээд өсгөхөд ямар өөрчлөлт орох вэ гэдгийг зөвхөн хэрэглэгчдэр яаж тусах вэ гэдгийг би ярих гэж бодож байна. За 300 кВт-ын хэрэглээтэй айл гэж бодъё. Тийм ахуй хэрэглээ. Халаалт цахилгаанаар халаалтаа шийдэггүй айл бол ерөөс ахуй хэрэглээ бол 300 кВт-аас сард ингэ давдаггүй. Улсын хэмжээнд 220 кВт-ын хэрэглээ байгаа айл. За 300 кВт-ын хэрэглээтэй айл өнөөдрийн байдлаар 74800 төгрөг төлж байгаа. Сарын. 300 кВт хэрэглээтэй айл. Энийг 18% нэмсний дараа 87000 төгрөг болно. Сарынх нь төлбөр. За 87% дээрээс дахиад 14% нэмэхээр 98000 төгрөг болно гэсэн. 26-нд одоо 25-нд байсан 74800 шүү дээ. 27-нд 26-нд нэмэгдүүл чадвал 87000 төгрөг төлнө. 27-нд 98000 төгрөг болно. Одоо байгаагаас нэг 24000 төгрөгөөр сарын төлбөр нэмэгдэнэ гэсэн үг. За зарим айлуудын их гараад ийн гэдгийг. За тэр их гарч байгаа айлууд бол цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудын тухайд илүү хэрэглэнэ гэсэн үг. Ийм зүйл. За дулааны үн нэмэгдэж байгаа гэдэг шүүмжил одоо 2 дахин юм арай хэтэрхий байна гэдэг асуудал гарнаа да. Экстрим байна гэдэг. За яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1 м квадрат орон сууцны сарын халаалтын төлбөр 506 төгрөг байна. Нөөтийн оруулахлаар 557 төгрөг болж байгаа. 50 м квадрат орон сууцтай айл 27900 төгрөг төлж байгаа. Халаалтын төлбөр сарын. Энийг 54000 төгрөг болгох тухай ярьж байгаа. 54000 төгрөг. 2 дахин нэмэгдүүлээ гэхэд. Ийм л сэдв. Гэтэл одоо Улаанбаатар хотын гэр оролт бол нэг 200,000 айл гэр оролт амьдарч шүү дээ. 50 м квадраттай айл 150 м куб хөнгөсөх шүү дээ тийм биз? Нэг сар болгоод. Гадаа 35 гэмийн хөтөнтэй, даслаганд 23 гэмийн дулаантай байгаа. Энийг сар халаахад төлбөр 27000-ыг 54000 болгох тухай асуудал яригдж байгаа. Энэ орон сууцсан. За гэр оролт байгаа айлын гэрийн талбай яаж бодсон хамгийн том 8 антай гэр 35 квадратаас дээш гардаггүй. Гэр чинь орон сууцыг бот бас намхан. Эзлэхүүний хувьд 2 дахин бага. Энэ 2 дахин бага эзлэхүүнийг халаахад өвлийн халаалтын улиралдаа дунджаар 4.4 тонн шахмал түвш хэрэгжилж байна. 150,000 төгрөгөөс одоо сая сүүлийн жил ашигласан нөгөө хагас гогсоор хийсэн шахмал түвш бол тонн 200,000 болсон. Энд чинь ойрлож байгаа нэг 700,000 төгрөгийн завдлага гарч байгаа. Нүүр шасахын тулд 2 портер мод хэрэглэж байгаа. Жилдээ хэрэглэдэг. 350,000 төгрөг болж байгаа. Сая 100,000 төгрөг. За 4 амбалтай айл гэдээ утгах юм бол 7 ногт нэг удаа усанд ороод нэг усанд орох төлбөр 3,000 төгрөгөөр утгаад энэ дулаан буудалд байгаа айл гэр оролт байгаа айл жилийнхэн зардал 2 сая төгрөг болно. 50 м квадрат орон сууцнд байгаа айл жилийнхэн зардал хэрэглээний халуузыг нь оруулахлаар халаалт нь
222 мянга, хэрэглэн заамсны 350 мянга гээд 600 мянган төгрөгөөс хэтрэхгүй. Тэгэхээр амьдралын бололцоотой арай орлого сайтай хэсэг нь бол уран сууцнд амьдарч байгаа нь генеч нүдэн дээр ил байгаа. Бүх төрлийн судалгаар тэгж гарч байгаа. Арай орлого багтай хэсэг нь гэр оролт байгаа. Орлого багтай хэсэг нь өндөр зардалтай амьдардаг. Орлого өндөртэй хэсэг нь бага зардлаар амьдардаг. Ийм л тогтолцоо босч байгаа. Энгийнээр хэлэх юм бол гэр оролт төрж өссөн хүн бол насаараа чи гэр оролт амьдраа л гэсэн. Ийм нөгөө үндэсний баялагийг шудраг тэгш хувааж хүртэнэ гэдэг энэ зарчим чинь манай эрчим хүчний салбар дээр уруугаараа болчихдог. Одоо тэгээ харин энэ бүхнийг ингээд зогсоож та. Одоо ингээд зогсоочхоор та ажиллаа өгөө явна гэж байна. Дараагийн хүн гарч ирээд ямар шийдэл гарах юм би бол одоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ нөхцөл байдал хിവэрээ явах юм бол ямар ч сан сайн зүйл болохгүй. Нэг талдаа. Бид нэг юм хүлэмжшэр хэрэгтэй. Иргэдч сая хүлэмжшэрсэн шүү дээ. Яаж ч гэсэн сая таны харьцуулга харж байгаа шүү дээ. Нэг 27 мянган төгрөг төлөөд идэг. Нэг сая гаруй төгрөг болтол нь авчиж амьдралдаа тэр дулаан байхын тулд зарцуулаад идэг. Энийг бол хүлэмжшүүрэх зүйл байхгүй. Харин нэмээд саях шиг тог тасруулна л хүмүүс хүлэмжшүүрэхгүй байдаг байхгүй. Тэгээ үннээ хэлэх хэрэгтэй байхгүй. Би үннийг хэлж байгаа. Би 27 оны наадам гэхээс Бөөрөлжүүдийн цахилгаан станцын 330 мегаватт эхний булааг ашиглалтанд орсон тохиолдолд хэрэглээний өсөлтөө төр хугацаанд давж илүү нөөцтэй болно гэсэн. Их үе суртал. 2000 гарах гэдэг шүү дээ. 27 оны наадам гэсэн үг шүү. Би чи өдөр 26 оны 3 сар дээрээ сууж. Жил гарантай хугацаанд тэсэх ёстой. Ирэх 26-аас 27 оны үйл бол хязгаарлалт хийхийг бас үгүйсэхгүй. Хэрэглээ маань магадгүй 300 мегаваттаар одоо төвийн мисээр жишээ авахад 1803 мегаваттыг хэрэглээ 26-аас 27 оны үеийн оргил ачааллын үед 2100 мегаватт хүрэх. За просто очно. Энэ үйлийг давах ёстой олон нийтэд хэлэх хэрэгтэй. Чадахгүй зүйлээ магадгүй бага хөлдөлт үүсэхгүй системийн доктортой байдлыг алддаг зогсолт хийлгэчихгүйгээр авч гарахын тулд чухал байна. Үеийн эрчим хүчний сайдын гол зорилго бол системийнхээ доктортой байхыг. Ямар ч байсан нураачгүй байх хэрэгтэй. Хөлдөлт үүсэхгүй байх бол хамгийн тэргүүн элчин зорилт. Хөгжил ярихаасаа дөрөв. Хамгийн доод бага шатны минимум зорилт бол энэ хөлдөлтийг өсгөх байх хэрэгтэй шүү дээ. Одоо байгаас хүрэлсэн эрчим хүчээ доолдолд оруулахгүй байхыг л зорж ажиллаад байна гэдэг зүйлийг та хэлээд шүү дээ. Тийм. Бүгдийг нь чаддгүй үед одоо байгаа нийт гэрлэгчдийн 90% системээ нураачих юм бол бүр хяналтгүй байдалд орно. Одоо Кубус ийм байдалд орчод байна шүү дээ өнөөдөр. Ийм байдалд орохгүй байхгүй. Өнгөрсөн 8 сард би таны нэг ярилцлагыг санаж 8 сар үлээ 9 сар үлээ та нэг засгаас гарч ирээд мэдээлэл хийж захтаа сэтгүүлчд 26 оны энэ үйл 25 оны энэ үйлдөө тогны хязгаарлалт хийхгүй гэдээ хэлсэн. Тэгээ сая хийцэн л дээ. За энэ би бол үнэхээр тийм азгүй тохиолдол бас байна. Би азгүй байсан. Та юу? Ягаад гэвэл сая 26-аас 27 оны үеийн оргилд бол бид нар бэлтгэлт хийгээд бэлэн гэж тооцож явсан юм. Тэр мэдгэлийг чинь тийм тооцоогүйгээр хийгээгүй. Сая 1 сар 16-наас 27 оны хооронд яг үеийн өдгөөтний үеэр Бөөрөлжүүдийн цахилгаан станц шинээр ашиглалтанд орсон блок маань нөөрс нь дээжигч талдаа хөлдөөд 300 мегаватт нийлүүлэх ёстой байсан станц маань зарим үедээ бол 60-70 мегаватт руу болж бууж ирээд хязгаарлалтын түвшинд орсон. Түүнээс гадна энийг нөхөхийн тулд ТЭС 4 дээр бүх зуухуудыг тултал нь яг бүр ажиллуулад тодорхой хэмжээс өндөрлөд гарсан. Нэг 36 цаг 40 цагаар зогсоож энэ зуухны хүлээлтүүдийг тасварлах гэх мэт ийм өндөрлөд гарсан. Энэ бол Бөөрөлжүүдийн цахилгаан станц дээр ийм техникийн саадлал гарахаар дөнгөж би нэг 100 хэрэглээгээ 150 мегаваттаар дээр нь гарчгаад тэгээрээ аз байх тохиолдол хэрэглэхгүй хязгаарлалт хийхгүй байх гэдэг ийм мэдээлэл хийж ирсэнтэй би бол уучлалт хүсэж байгаа. Дөнгөж 150 мегаваттаар илүү гарчаад байгаа байхгүй юу. Гэхдээ манай 60 жил болсон станцуудын тонтголууд бол одоо чивдээр гэрээс сууж хат зогсохыг өгсөхгүй ийм нөхцөл бол ашигтай. Одоо яг хамаг хүчээр нь ажиллаулаад байгаа байхгүй юу. Тэгээ сая өнгөрсөн 5 сард болсон шиг сая Бөөрөлжүүдтэй араас үүссэн нөхцөл байдал шиг зүйл үүсхийг ирэх өвөл бид нар ингээд асуудлаа урдан шийдэж чадахгүй бол хөлдөх хэмжээний асуудалд орох нөхцөл байдал би энийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм учраас саяны миний яриад байгаа хөрөнгө оруулалтуудыг их усрыг доор хаяж нэг 500 600 700 мегаваттаар нөөцтэй болох хэрэгтэй байна шүү дээ. Аль нэг станц дээр туулал гарлаа гэхэд нөгөө станц нөхөн үйлдвэрлэдэг. Ийм нөөцтэй болтол
Энэ эрсдэл байсаар байх болно. За энэ шинжилтээр нэг асуулт байна. Би сая таны тайлын юмнуудыг зөндөө сонслоо. Бас үзэгчд маань хэрэг болох болов гэдэг. Яг ингээд ийм одоо 3 5 гээд хуучны манай станцууд манай ер нь 80 оноос хойш явсан энэ станцууд нөхцөлөд нь хүндэрж байгаа. Таны үед энэ нэг өнгөрсөн жил шиг санагдаж байгаа юм. 5.2 их 80 төгрөгөөр Оросын холбооны улсаар 3 дугаар сахилгын станцын 198 300 болгож өргөх ажил явсан. Энэ ажил маань ер нь одоо ямар шатанд явж өргөжлөж байна вэ? ТЭЦ 3-ыг 300 мегаваттаар өргөх энэ Оросын холбооны улсын засгийн газрын хөнгөлөлтөд зээлийн их усрын санхүүжүүлэх гэдэг энэ төсөл бол ерөнхийдөө нэг амжилттай сайн урагшлахгүй байгаа. За Оросын холбооны улс талаас Интеррао гэдэг компани энэ төслийг хэрэгжүүлэгчээр шалгартсан. Зураг төсвийн гэрээг бол хийгээд явж байгаа. Ерөнхийдөө Орос талаас бол зах зээлийн үнээс нэлээд өндөр тавиад байгаа юм. Анх намайг 22 оны 8 сарын 30-нд томлогдож очиход ирсэн. 5.2-оос нэмэх гээд энэ гэсэн үг юм уу? Гүү. Тэрнээсээ нэг ресуртаа бүүж өгөхгүй байгаа байхгүй. Тийм учраас тийм зах зээлийн үнээс өндөр төслийг бий бол хэрэгжүүлэхэд төвхтэй үр ашиггүй байна гэдэг байдлаар. Эхнээсээ л эн чинь өндөр байсан шүү дээ сайд. Тийм. Эхнээсээ л би танд ордонд таарал ярьцлага авъя энэ асуудал дээр чинь энэ 5.2 их 80 гэдэг чинь одоо 5 дугаар цахилгаан станцыг 2.3 их 80-д орчмоор барьж байгаа. Энэ шинэ үеийн одоо тоног төхөөрөмж одоо шинэ хэрэглээтэй байгаа энэ станцыг баг 3 станцын мөнгөөр баг 100 гаруйгаар л нэмэгдүүлэх гэж байна. Энийг яагаад оруулж ирсэн? Тийм учраас Оросын холбооны улс талаасаа энийгээ буулгах гэдэг шаардлагыг тавиад байгаа. Тавхаар 6 гэрчлэл хийж эцсийн үнэ тохирё гэдэг. Дахин өндөгнөө яриад шүү дээ. Ийм юм руу угаасаа л орох байсан байхгүй. Байх л байх. 2019 онд анх Оросын холбооны улс талаасаа санал тавьсан байлаа. Монголын газар нутгаар дайруулад оркеструуд авахын болоо байна шүү дээ. Энийг та газар нутгаар явуулаа гэдэг. Уул нь бол манай газар нутгаас биш Казахстанууд манай нутгаар явуулаач гэдтүүд Монголыг тойруулъя гэдэг ийм саналуудыг Оросууд тавиад байсан ийм мэдээлэлүүд байдаг. Тэгээ Орос талд магадгүй нэг 500 орчим сая долларын транзитын төлбөрчил болгоно орж ирэх. Ийм төслийг одоо авч байгаа юм чинь ТЭЦ 3-ыг манай Оросын талаа хэрэгжүүлээ гэдэг ийм саналыг тухайн үед дөрвөн өндрлгүүдийн төвшөнд яригдсан юм байна л. 2019 он тий. 2019 онд. Тэгээд тэрнээс хойш ингээд үнэ өгөхээр ийм өндөр үнэтэй байгаа болохоор энийг гямдруулаа гэдэг л ийм шаардлагатай. Энэ чинь Монгол улсыг хорлож байгаа хорлол биш юм уу сайдаа? Юу хорлол байгаа юм? 2019 онд яригдсан тэр тхийн хоолойн төсөл чинь манахаас шалтгаалгүйгээр Орос Хятад хоёр хоорондоо яаж барих уу гэдг нь тодорхойгүй, хизээ барих нь тодорхойгүй. Шийдэл нь гараагүй. Манайх энэ дээр байр суурь илэрхийлээгүй зүйлийг энэ төслийг явуулахдаа зэрэгцүүлж хамтд нь хэрэгжүүлнэ гэж энэ манай энэ 3 дугаар сахилгаас Улаанбаатар хотын тал хүн Монгол улсын тал хүн нь амьдарч байгаа энэ газар ийм юм хийчээ тэрийг нь та дэмжиж явуулчих шүү дээ. Би дэмжиж явуулчаагүй шүү дээ. Зах зээлийн үнд буугаад ирвэл явуулнаа. Их хурлаар сойрхон батлуулсан биз дээ. Гэрээгийн зөвхөн зургийг нь үнийг сойрхон батлуулсан. Чи андуураад байна. Харин тийм. Зураг төсвийн нь $20 сая байя гэд. Энийг Оросын холбооны улс талын компанид $20 сая эрсдэл хийгээд зураг төсвөө хийгээд зах зээлийн үн гарч ирвэл энэ төсөл явна. Зах зээлийн үн гарч ирэхгүй бол энэ төслийг зогсооё гэдэг ойлголтоор явуулсан шүү дээ. Түүнээс чиний одоо хардаад байгаа шиг тэр өндөр үнэтэй 1.3 тэрбум еврогийн үнэтэй төслийг чинь явуулж дийлчихгүй нэ. Монгол улсад ашиггүй байна гэж хэлээд энийг чинь 2 үе шатанд тувааж штт. Зураг төсвийг хийгээд Оросын талын яриад байгаа. Зураг төсвийг хийгээд үнэн яг эцсийн гарч ирэх юм бол тэр нь ойрлож байгаа нэг одоо ТЭЦ 5-ын тухайд $700 орчим сая болох болов гэж тооцож байна. Энэ хэмжээнд бууж зах зээлийн үнд бууж ирэх юм бол ТЭЦ 3-ын өргөтгөл явна, бууж ирэхгүй бол явахгүй гэсэн сэдв шүү дээ. Та одоо бизнесмен хүн одоо улс төрчхөөс илүү та бол миний нүдэнд бизнесменээр л харагддаг. Та 1 м квадрат байрыг 100 мянган төгрөгөөр барих боломжтой гэж тооцъё. Зүгээр ерөнхий тооцоо. Гэтэл 1 м квадрат байрыг чинь хажуу талын хөрш чинь санхүүжүүлээ. Энийг 10 мянган төгрөгөөр барья гэвэл та энийг хийх үү? Ийм юм хийх үү? 10 мянган төгрөгөөр үү? Тийм, 100 мянган төгрөгөөр барих боломжтой байхад орчин үеийн технологитой, орчин үеийн шийдэл гой загвар дизайнтай байрыг 10 мянган төгрөгөөр хийнэ би зээл үг манахаас аваад би барьж өгнө гэвэл та ийм гэрийг хийх үү? 10 мянган төгрөг би чиний тавьж байгаа асуудлыг ойлгосон. Зүгээр жишээ авч байгаа. Тийм. Та хийх үү? Ер нь бол чи нэг буруу мэдээлэлтэй байгаа юм байна. Тэр ТЭЦ 3-ын өргөтгөл гэдэг сэдв чинь зураг хийгээд үтсээ. Оросын тал яриад шүү дээ. Зураг хийчихье. Эцсийн наривчсан зураг хийчих. Тэгээд төсвөө хий. Зах зээлийн аншинд бууж ирж байгаа бол төслийг явуулъя. Зах зээлийн аншинд бууж ирэхгүй бол төслийг зогсоё л гэсэн сэдв шүү дээ. Харин одоо ингэ зураг хийж байгаа гэд зураг нь хийгдэж ийн гэд ийм хэмжээнд энэ юус ингэ
удаашраад хий холотоо уйцсан төсөл нь хий холоо хэрвээ манайхаар явахгүй бол эн чинь бүр явахгүй. Манай одоо тэгвэл болоод канселтаад хэдүүлээ тэс 3 өөрөөр явъя л да. За энийг Тэгэх үү? заавал манайх жижиг орны хувьд тий Орсын улбаанаас ус захлагч юм уу импортлж авдаг нефт бүтээгдэхүүн чинь олон жилийн хөрш найрс харилцаатай. Миний хувьд бол заавал Орсын улбааны улстай нэг тийм ТЭЦ 3 гэхээсээ төрүүлээд ёо бусад төслүүдэл явуулчих л та. Заавал хажуу оронтой харилцаа муудах ямар шаардлага байна. Энэ ТЭЦ 5 гэдгийг чи яг ижлэхнээр ТЭЦ 3-ын өргөдгөл Оросуудыг хийж байгаа төслийг яг ижлэхэн гүтэн чадалтайгаар хийгээ гэдгийг би албаар тэмдэг зүгээгээд одоо нийслэлийн засгийн даргын 5 газар дээр тэнд завлуулаад байгаа нь энэ. Харин тэгээ 2.1 тэр чинь 2.3 болчиход байгаа байхгүй юу? Бүхэл бүтэн нэг том 500 орчим. Тийм учраас Оросууд энийг ойлгож байгаа байлгүй да харж байгаа байлгүй да. Яг ижлэхэн гүтэн чадалтай төслийг одоо Оросуудын Интераро компаниас санал болгосон үнээс 2 дахин багаар оролцож ороод ирлээ шүү дээ тийм үү? Зах зээлийн үн юм байна гэж. 19 оноос хойш одоо эн чинь ингээ за та 21 онд Путин ерөнхийлөгч ирэхийн өмнө энэ асуудлыг яриад явж исэн гэхээр 3 жил энэ ТЭЦ 3 чинь ингээ засвараа хийгдээгүй явчихж байгаа байхгүй. Энэ хооронд чинь дахиад нэг 100 дэлбэрхгүй. Ус орчны хүний аймнаас ирсдэггүй. Энэ юм ашиг ТЭЦ 5 гэж нэрлэж байгаа. Би бол хуучин нэрлэхдээ бол ТЭЦ 2-ын өргөдгөл гэж нэрлэж ирсэн тэр нэг. Яг ТЭЦ 3-тай ижлэхэн гүтэн чадлаар өргөдгөхий гэж энэ техникийн зөвлөлт боловсруулад одоо нийслэлийн засгийн даргын 5 газар руу шилжүүлж өгсөн тусч яг энэ. Яг ТЭЦ 3-ын өргөдгөлтэйгээ ижлэх чадалтай. Энэ асуудалтай би хоёулдуулаад асууя. Та нэг одоо ажиллаа өгж байгаа хүн, ер нь энэ салбарт байсан хүн, тэгээ бас нэг энэ Монгол Улсын иргэн хүн байна тийм ээ. 20 гаруй жилийн парламентд суудсан хүн тодорхой хариулж өгч. Энэ манай энэ цахилгаан эрчим хүчний том төслүүдийг зогсоогоод гацаагаад байдаг яг үндсэн суурь шалтгаан нь юу юм? Хүнд байна уу? Өөр улсуудад байна уу? Бизнесменийн сонирхлуудад байна. За яг үнийг хэлэхэд намайг эрчим хүчний сайдаар очихоос өмнө чиний яриад байгаа нөхцөл байдал байсан нүн. ТЭЦ 5-ын тухай бас олон жил шүүгсэн 10 гаруй жил шүүгсэн байна л байх эргэж байгаа. Багаан нуурын цахилгаан станцын талаар бас 10 жил шүүгсэн бүтээгүй байсан. Чивээ байхгүй. Шивээ зогссон байсан мэт л. За би тухайн үед бол эрчим хүчний сайд байсан учраас ямар шалтгаанаар зогссон талаар нэг тодорхой яриаггүй. Сая би одоо ажлаа өгсөн шалтгааны чиг үндсэн одоо нэг шалтгаан суур шалтгааны нэг нь. Би одоо ингэж ирээд чиний ярьсан би нэг 6-7 төсөл явуулчлаа шүү дээ тийм үү. Энийг би олон нийтэд бол яагаад одоо хэлэхгүй байгаад байсан. Сая би ажлаа хийсэн боловч олон нийтэд бас энэ ажлаа дутуу мэдээлэл хүргэсэн учраас эрчим хүчний юу зүйлэн 3 жил юу ч хийгээгүй гэдэг нэг шүүмжил явуулаа да. Тэгсэн шүү дээ. Тийм учраас над руу тэр айхтар шүүмжил орсон үнэн. Би нэг олон нийтийн хүртэл болгоод нэг цуутай хөхөн хөрөнгөө гэдэг байдлаар энэ төслүүд хэрэгжих явцдаа олон төрлийн гадаад дотоод эрсдлүүд бий. Тэгээд олон нийтийн анхаарал нэг багахан шиг байжгаад ашиглалтанд оруулчаад хийжглээ гэж ярих гэж бодоод нууж жагаад нуух нь хаашаа зүгээр ерөнхийдөө нэг тийм олон нийтийн хэл амнаас жоохон тойруулж хадгалж хагаад дуусгах чийдаа гэж бодож яваад энэ төслүүдийг бол рекламд баг. Бүх хөрөнгө оруулагч нарын ч гэсэн та нар жоохон хэл олонний хэл амнаас жоохон Монгол жоохон тийм өөрөө онцлогтой чиний яриад байгаа урд нь төслүүд гацж зогсчихсан учраас хялан багтаахан шиг зүгээр яваад ажиллаа хий. Өрдөн чухал гэдэг ийм зүйл ярьж явж хагаад над дээр тэр олон нийтийн шүүмжил орж дархлаа үүсгөөгүй байсан байна би. Гол үндсэн шалтгаан энэ. Би энийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би олон нийтэд ажлыг дутуу тайлагнахгүй байсан шалтгаан чинь. Ягаад гэвэл цуудаг хөхөн хөрөнгө гэж Монгол гэдэг шиг саяны чиний яриад байгаа энэ төслүүдтэй адилхан энэ төслүүдийг зогсоохгүй тулд хялан багтаахан шиг яваа. Бид дэмжье. Эрчим хүчний үнээр биш цаг тухай урднд ашиглалтанд орох үед чинь та нарын одоо нэг 5%, 10% ашигтай тэр үнээр би чинь тогтоож өгнө. Бүтцийн хүртэл хууль эрхцэн орчинд өөрчлөлт оруулна гэдэг ийм амлалтуудыг сүүлийн 3 жилийн хугацаанд би магадгүй тод шиг олон хөрөнгө оруулагч нарт гадаад одоо нэг оруулагч давтсан баг. Лав нэг 100 гаруй хөрөнгө оруулагч нарт одоо санхүүжуулагч банкудад энэ талаар амлалт өгч явсан. Миний үндсэн шалтгаан энэ. Одоо нэг юм хүсэл хэрцлийн хорвоо гэдэг штэ. Тэгээд энийг бол урд нь хүмүүсийн бүх төслүүд намайг ажил авахд 22 онд нэг төсөл шүүлэг 36 хэрэгжээгүүл байсан юм. Би ирээд 2800 мегаватт тэмцэх хэмжээний урд нь байсан 100 жилд хийсэн бүтэн байгуулалтыг 2.6 дахин нэмэгдүүлээд би
ардын дайсан гэдэг ийм нөхцөлд үүсчээд байна шүү дээ. Тэгэхээр энэ эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдал ч юм бол ганц сайдын хувь тавилан биш. Магадгүй нэгээс доошгүй засгийн газар, хоёроос доошгүй засгийн газрын хувь тавилан нэг хялам дагуул энийг олон нийтэд хүргэхэд хялтаа хамтаа ажил. Тэгж ажлын шийдэгдэх зам руу орондоо 27 оноос шууд дөнгөж гүйцэн гэдэг чинь тэр хүртэл бид нар одоо зүгээр байгаа энэ станцууд маань юу болох вэ гэд. За одоо тэгвэл дараагийн нэг зүйл үн нэмлээ иргэд тэрийг хүлэмжшүүрхэн зөвшөөрлөө ойлголоо. Одоо нэмэх шаардлага байгааг ч ойлгож байна. Тэр нь яагаад вэ гэхээр өртөгтөө хүрэхгүй шүү дээ. 10 төгрөгөөр үйлдвэрлэчихэд 3 төгрөгөөр зархаар тэнд ашиг байтугай тэр мейнтенс тэр нөгөө үйлчлэгээгээ ч зардлаас нөгч чадахгүй. Тэгвэл сая 10 аймгийн Тулааны сахилгын станцтай холбоотой авилгын асуудал гарлаа шүү дээ. Таны төрийн нэрийн байсан. Гэхдээ танаа салбар дээр чи ингээд ийм хэмжээний авилга одоо хэдэн тэрбумын юм яваад хахад иргэд энийг хүлэмжшүүлэхгүй байх нь зөв шүү дээ. Яагаад бид нар үнэн нэг үлгэн? Тайлбар гэж болох надад ч юм. 10 аймгийн Тулааны станцыг 2 удаа зарласан байна. 3 удаа зарласан байна. 2019 онд Даваа сүрэн сайдын үед нэг эхний удаага 2 дахь удаага 50 бэхийг сайд байхад 2 дахь 3 дахь удаага. Энэ 10 аймгийн би бол эрчим хүчний салбар дээр намайг 22 онд ирэхэд бол бүх төслүүд ерөнхийдөө гацаа зогссон байсан. Энэ яг энэ эцэслэг шийдэж чадаагүй одоо ажиллаа гэж байгаа төслүүд нь 10 аймгийн Тулааны станц. Миний уртлын сайд байсан 50 бэхийг би дөрөв нараар ажиллаж байгаа гэдэг юм хүсэл тавиад дөрөв нар би сайдаар дөрөв нараар 50 бэх ажилласан. Энэ төсөлчийн ирээс өнөхөр явж болохгүй нэгэд төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд нөгөө зөвлөх компаниуд коррекцийн багтаа бол 10 гаруйдаг уулзалт хийсэн байдаг. Энэ харамсалтай энэ төслийг хэрэгжүүлэгч байгууллага янз бүрийн байдлаар хөлөг дөөрөөсөөр багаад энэ төслийг бол өнөхөр төгтө байдалд оруулсан үнэн. Тийм учраас хууль хяналтын байгууллагад би өөрөө хандсан. Энэ төслийг хэрэгжүүлэгч Солонгосын талын компани өнөхөр хөлөг дөөрөөлөд дийлэхгүй байна. Энэ эрхчин зөвлөгөөгөө ч гэдэг гадаад ямдч тусалцах хүссэн, хууль зүйн ямдч тусалцах хүссэн авилгатай тэмцэх газарт бичгээ болсон. Ийм л зүйл надад ч. Хуулийн байгууллага нэгэн чалгаж байгаа учраас би урд дурн орж юм энэ зүрм ярмааргүй байна. Өнөө худлан тогтоох байна. Одоо тэрнээс өмнө таныг сайд усны дараа бас ингээд хэд хэдэн станцын дарга нарыг барайл шалгаал газар хэлтсийн дарга нарын асуудалд оруулсан. Энэ танаа салбарын энэ нэг юм авилгачсан ч юм уу одоо энэ төрийн мөнгөөр ингээд гараа угаасан асуудлыг шийдэж одоо ингээд алдагдaltaа салбарыг төрийн өмч дээрээс харахаар эрчим хүчний салбар ялчгүй байгаад та бол үн гэж тайлбарлах бах. Гэхдээ энд бол ингээд хүн хүч зардал захирлуудын цалин гэдэг энэ хий юм бас их ба шүү дээ. Хэлэх хийх хоёрч хоорондоо их зөрөөтэй. За би салбарыг нэг өмөрөд байгаа юм шиг тийм үү. Хуулийн байгууллагаар шалгуулад үнэн мэнэ тогтоох баг. Сая нэг сард бол манай эрчим хүчний салбар дээр айхтар хууль хяналтын шалгалт юм шалгалтууд явсан үнэн. Дотроос ч матцгаасан байна лээ. Мэдээлэлүүд өгсөн байна лээ. Шалгаад нэгдэлтэй гаргах ёстой гэж би бодож байгаа. Зөвхөн асуудал байвал өгөх хэрэгтэй. Зөвлөдөг хэрэгтэй. Тэгээ хэрвээ тийм хууль зөрчил асуудал байвал хариуцлага хүлээгээд явах ёстой. Хууль зөрчил асуудал байхгүй бол үнэнээ тогтоолгоод олон нийтэд ил зарлал болох ёстой. Энд ингэж цэвэрч явах ёстой гэдэг дээр би чамтай санал нэг байна. Энийг бол ихтэй би чам нэг зүйл бодлоосаа гэж. Одоо тэр хамгийн их том авилгын үүр гэж нэрлэгдэж байгаа. ТЭЦ 4 гэж станц байна уу? Тулаан цахилгаан станц 4. Төрийн хувьцат компани. Төвийн машин нэгдсэн сүлжээнд өнөөдрийн байдлаар 123 төгрөгөөр 1 кг эрчим хүчийг нийлүүлж байгаа шүү дээ. 123 төгрөгөөр. Доллар центд шилжүүлэх юм бол 3.6 цент. Бүрэлж үт чинь 9 хүрч 895 цент. А бусад төслүүд бол 8.4 цент байна. Энэ 8.4 центийн худалдаа хүнийг тогтоохдоо ямар тооцох гэсэн мэтлэр 30% нь өөрийнх нь хөрөнгө баг төсөл хэрэгжүүлэгч байна. 70% улсын улсын бизнес стандартаар зээл авах. Энд жилийн 8% хүүг төлөх гэдэг ийм л тооцоололоор оруулаад 8.4-өөс 8.9 центээр энэ цахилгаан хүч худалдаа авах гэрэг хийж байгаа. Энэ дотор цахилгаан станцаа барах өөрийнх нь өртөг. Дээрээс нь хоёр тал руу ойролцоо байгаа хоёр дэд станц руу 100 км-ийн радиуст байгаа дэд станц руу холбогдож таарнаа да. 100-аас 150 км. Тэгээд нөгөө станцын ажилчдын байр маяг гал туслах байгууламжууд урддаг штэ. Эдгээр нь бүгд ороод. Би станцын ажилчид за яг энэ танаас салбарын инженер техникийн хүмүүсийг бол
огт буруутгаагүй шүү. Тэр хүмүүсийн ачаар өнөөдөр бид нар ингээд тав ямар ч тогтолцоогоо сууж байгаа юм тий. Тэр хүмүүсийн ачаар сая тэр асуудал гарахад тэр хамгийн бага боломжит хэмжээнд нь хөргөөд орлоо гэтэл 70-80 градус суулгаж байгаа тийшээ орж ийн гэдэг чинь үнэхээр л хүнд тийшээ одоо ингээд гадаагаар хүн хэцүү ажиллаа. Тийм би тэрийг эрчим хүчний салбарын харин миний хэлээд байгаа юм бол таны одоо ажлаа энэ 3 жилийн хугацаанд орхигдуулсан ажлаа хийж чадаагүй гэж би хэлэх гээд байгаа зүйл бол энэ салбарынхаа энэ хэрэггүй дарга нарынхаа тоог энэ өндөр цалинтай захирлуудыг энэ үгрүү ашиггүй зардлуудыг тэр нэг баахан сандалж ирээ худалдаж авдаг зүйлийг нь багасгахад нь та анхаараагүй юм шүү дээ л гэдэг зүйлийг хэлээд байгаа. Одоо би засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт би хүсэл тавьсан. Аудит эргийн газарт хүсэл тавьж байгаа. Олон нийтийн дунд ийм чиний яриад байгаа шиг юм хардлагууд байна. Ийм зүйл байвал энэ эрчим хүчний салбарын төрийн өмчт компаниуд шалгалт оруулж өгөөч. Тийм бол тийм гэдгийг хэлээж, үгүй бол үгүй гэдгийг хэлээж гэж. Би 22 оны 8 сараас хойш эрчим хүчний салбарын төрийн өмчт компаниудыг байж болох хяналтын доод түвшинд нь аваачсан. Магадгүй нэг 2-3 зүйл дээр улс төрийн одоо шийдвэр гараад сая нэг хяналтын менежер, бүтэмжийн менежер гэж хоёр менежер төрийн компаниудаар томилсон шүү дээ, тийм үү? Хамтарснаас гэвэл тэр бол байгаа. Тэрний хариуцлагыг хүлээн. Бусад зүйл дээр одоо хэмнэж болох зүйл байвал одоо юу байна гэдэг. Би Эрчим Монгол компани захирал амар төвшинч ярьсан. Анх Эрчим Монгол компани чи санаж байна уу? 25 оны 3 сараас тэндээс аудит тэгээ танах чинь бүр одоо нэг хүний хийх ажлыг 10 хүн хийж гин гэсэн маягтай юм гарч. Одоо тэр ярьж байсан юмаа хийчихэж гэсэн чинь өргөдлөөгөө тавьчлаа. Чи энэ өртөг буулгах болцоотой байна. Ийм асуудал ярьж байгаа нэгэд олон нийтэд мэдээлэл өгсөн юм байна. Тэгэхээр энийг хамтраад чи 34% эзэмшигч би 66%. Чиний яриад байгаа тэр өртөг буулгах ажлыг хийе. Олон нийтийн шимжлэлийн өмнө энэ эрчим хүчний салбарын нэр хүндийг цэвэрлэе. 2% эзэмшигч хувь, тийм биз дээ 9%. Энийг хийгээд явахаар хийхгүй. Тэгэхээр чи бод одоо ТЭЦ 4 мөр авилга хардагдаад байгаа ТЭЦ 4 маань 3.6 центээр л нийлүүлж байгаа шүү дээ. Энэ хоёр хоорондоо хамааруулахгүй зүйлтэй. Юу нь хамаагүй. Одоо 190 хэдэн төгрөг гэдэг чинь үнэ нэмэх ёстой. Та бүхний ажиллахгүй нэг талд. Миний яриад байгаа энэ нэг юм төрийн өргүү зардал гэдэг байгаа чинь төсвөөс мөнгө аваад байгаа. Алдагдал үүсгээд байгаа. Тэр нэг хэдэн дарга нарын хоорондох зүйл байхгүй юу? Тэгэхээр хүчний салбарыг одоо тэр амар төвшин захирлын хилдэг шиг энэ шинжилгээ руу авч очих нь амар төвшин захирал одоо тэр хэлж байгаа юм аа. Та таныхаар бол хаашаа бид нар хямдхан өгöd байгаа бөөрөлжүүд 8 9-оор өгч яхад 2.3 цент бид нар хямдхан өгч байгаа тийм давлага гарахгүй байх юм гэх гээд байгаа юм уу? Авилгад хардуулах үүрэгтэй. Гүтгүүлэхгүй байх хэрэгтэй тийм үү? Нэг шалгаал хэдүүлээ нэг тэгэхээр шүү дээ ийм лагууд нэг зүйл яриад байна шүү дээ. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх агентлаг. Жил болгоно аудит хийлгэж байгаа тийм үү? Аудит эргийн газар жил болгоно орж байгаа төрийн компаниуд дээр ордог. Засгийн газрын тэр хяналт хэрэгжүүлэх агентлагаас нь одоо ийм өвөл чиний яриад байгаа ийм хардлагууд байна. Тийм учраас илүү зардал гарч байгаа бол тэрнийг очиад буулгах арга хэмжээ авъя. Шалгалт оруулж өгөөч. Тийм үү? Удаа дараа бичсэн байгаа. Одоо тэгэхгүй бол одоо нэг ийм хардлагууд байна. Миний одоо ойлгож байгаа үндсэн 3 шалтгааны нэг нь юу гэхээр ингээд иймэрхүү шүүмжлүүд хардлагууд байгаа учраас намайг бас зарим улсын хурлын гишүүд огцор гэдэг шаардлага тавиад байгаа учраас энэ эрчим хүчний салбарын хүндрэлтэй байдлыг ил гаргахгүйгээр нэгдүгээр асуудалд нь саний чиний ярьж байгаа хардлагууд энэ сандал суудлын асуудлууд гараад эрчим хүчний салбар төвөгтэй байдалд үлдэх учраас энэ ажлыг өгье гэж байгаа. Албан тушаалыг өгж болно. Асуудал гүйц шийдвэрлэгдээгүй шүү. Би 50% зогссон гэж хэлдэг одоо их айхтар туйлшраад явах уу? Би тэр хийх ёстой байсан эрчим хүчний реформын шинжилгээ чинь 50% нь хийж байна. 50% нь хийж чадлагүйгээр явж байгаа юм. Би тэр сая эрхээ сайд намайг 30 хоногийн хугацаанд ажлаа үргэлжлүүлээд ажлаа сайжруулах гэдэг нэг үүрэг өглөөд. Энэ хугацаанд бас эдийн засгийн хөгжлийн сайд, засгийн газрын хэрэглэх газрын дарга, сангийн сайд нарт танилцуулаад засгийн газрын тогтоол их засгийн газрт өргөн барьсан. Та сайн тогтоол өргөн барьна гэдэг. Энэ тогтоолын гол үйл санаа юу гэхээр эрчим хүчний салбарын өртгийг нэмчихье. Үнийг шинжилгээ хий. Гэхдээ хэрэглэгчдэр хүнд тусах учраас 2027 онд одоо байгаа үнийн түвшин
2026-27 онд нэмэгдүүлэх үнийн түвшингийн хоорондын зөрөг төрөөс татаас болгоод өгчээ. Айл өрхөд төр дулааны үн дээр шинээр цахилгааны хэдэн жилийн хугацаанд 26-нд 100% дай 20 төшөөм тодтол хийгээд 27 онд 50%-ийг үнийн өсөлтөнд 50%-ийг төрөөс татаасаар шийдээ 50%-ийг нь хэрэглэгч өөрөө төлөг 2028 онд 30%-ийг нь төр татаасаар шийдээ 70%-ийг нь хэрэглэгч өөрөө 2029 оноос зах зээлийн үнд харилцаанд шилжиж гэдэг ийм зөөлөх арга хэмжээ авъя гэж нэг ахуйн хэрэглээ айл өрхөд талдаа. Хоёрдугаар жижиг дунд бизнес эрхлэгч нар бас тодорхой хэмжээний үнийн өсөлтөнд нэр өгөх учраас 5000 кВт хүртэлх хэрэглээнийх нь үнийн өсөлтийн зөрөг 2026 онд 100%, 2027 онд 50%, 2028 онд 30% төрөөс татаасаар шийдээд энэ эрчим хүчний миний яриад байгаа энэ шинжилгээг хийгээд зах зээлийн харилцаанд нь шилжүүлье. Хууль эрхний орчнооч өөрчлөе. Татаас хийхэд нэг их найд 67 тэрбум төгрөг болно. 2026 оны төсвийн тодтголоор 591 тэрбум төгрөг саяны миний яриад байгаа татаасанд шаардлагатай 2027 онд 280 тэрбум төгрөг шаардлагатай 2027 онд 2028 онд 204 тэрбум төгрөг байх юм бол энэ эрчим хүчний салбарын шинжилгээг одоо либералчлалын дийлэнх хувийг бүрэн зах зээлийн харилцааны чөлөөлтөөс дахиад нэг засгийн газрын бүрэн эрхийг хугацааг хэрэг болох байх 4 жилийн хугацаанд. 3 жилийн асуудал. Энэ төсөл тэгээд ийм таны оруулсан төсөл дэмжигдсэн юм. Энэ төслийг би одоо энэ төрөлчин 3 сарын 11-ний засгийн газрын хуралдаанд оруулсан. За ерөнхийдөө дэмжиж болж байгаа нэгдүгээр энэ ерөнхий сайд бас урьдчилан танилцуулсан байгаа. Одоо өнөөдрийн засгийн газрын хуралдаанд дахиад үргэлжлүүлнэ хэлсэн байна. Хэлж байгаа ийм байдалтай байна. Ялаа үнэлэмж суугаагүй шүү дээ. Би энэ ерөнхийдөө ажил өгч байгаа хоёр дахь шалтгаан бол одоо уусаад байгаа улс төрийн нөхцөл байдал. Энэ 2026 оны төсөв тодтол хийгээд миний хэлэх гээд байгаа энэ зөвлөх арга хэмжээг аваад төсвийн тодтголоор энэ асуудлыг би шийдвэрлэж чадах магадлал бага байна. Шийдэгдэхгүй гэж харахаараа. Би шийдэгдэхгүй ер нь миний баримжаагаар би бас нэг чиний ярьж байгаа би 20 жилийн улсын хурлд зоочлаа штэ. Тэгээ одоо яг өнөөдөр өссөн нөхцөл байдалд бол би нэг шийдвэрлэж чадахгүй нөхцөл. Би эрчим хүчний шинжилгээг гүйцэж чадахгүй байгаа нөхцөл. Надад энэ эрчим хүчний сайдаар суух ямар ч сонирхол алга байна. Аль болох нэг хоногийн өмнө дараагийн сайдад ажлаа шилжүүлж өгөх ёстой гэж бодож байгаа. Хоёр дахь шалтгаан. Салбараач бодсон дээр энэ шинжилгээг хийж чадахгүй бол гуравдугаар ажлаа өгсөн шалтгаан бол энэ эрчим хүчний сайдад хариулах тооцохгүй байна гэд одоо засгийн газрын нэр хүнд рүү ороод ерхий сайдын нэр хүнд рүү ороод засгийн газрын нэр хүнд рүү орно. Засгийн газраар дамнаад намын нэр хүнд ч бас сайнгүй байгаа учраас би энэ Монгол Ардын намаас 5 удаа улсыг хурал 28 оноос хойш тасралтгүй суусан. 2008 оноос зуусан хүний хувьд 4 удаа Монгол Ардын намын квотаар засгийн газрын гишүүнгээсэн хүний хувьд ёс зүйн хувьд бас намынхаа нэр хүндийг бодох хэрэгтэй байна. Би цөөрч хонш. Энэ албан тушаалтаас зурлалдаа суугаад байх нь асуудал шийдэхгүй суугаад байх бол утгагүй. Энэ ингээд ийм гурван шалтгаан байна. Ажлаа өгч байгаа шалтгаан бол. Түүнээс биш би зарим хүмүүс шиг магадгүй ажлаа хийж чадсангүй гэдэг ийм шүүмжлэлтэй бол би бас бүрэн эвлэрэхгүй. Мэдээж өөрийнхөө ажлаа хийсэн ажлаа тайлагнаагүй гэдэг энэ том шүүмжлэлийг бол хүлээж авч байгаа. Би яагаад тайлагнахгүй байгаад байснаас би хэлсэн. Урдны төслүүд дандаа гацаад ямар нэг байдлаар улс төрчөө зогсчихдаг байсан учраас бас нэг жоохон хэл амнаас хол байлгаж хагаад гээгээ дуусгачих таа гэж бодсон. Би өөрөө нэг юм хүн, инженер хүн, автоматик телемеханикч мэргэжилтэй би IT инженер хүн, урьдчилан хэллэгээр бид нар бол технократ хүмүүс байдаг. Би 3 дугаар хөөсд байхдаа Орос улаан улсад тухайд 90 онд бизнес салбарлаа зөв оюутан байхдаа хөлтөвцсөн. Бизнесүүд бид нар прагматик. Бидний хувьд бол хийсэн байх нь чухал болоос биш. Тэр хийх процесс чухал биш. Хийсэн л байх хэрэгтэй. Үрдүн чухал байдаг гэдэг ийм одоо үзлэр би бас төлөвшөд би хүн болоод төлөвшчихжээ. Тийм учраас өнгөрсөн цаг хугацаанд өөрийнхөө PR дээр нэг онцгойлон анхаарсангүй салбарын одоо нэр хүнд PR дээр онцгойлон анхаараагүй энэ алдаа бол би өмнө хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас олон нийтийн дунд миний намайг одоо өмөрөх дархлаас угаагүй байсан гэдэгч хүлээн зөвшөөрч байгаа. Таныг өмөрөх дархлаа гэхээс илүүтэй нөгөө мэдээллийг нийлт тод өгөх хэрэгцээлд одоо сая би одоо таныг нэвтрүүлэгтээ орооч гэж 2 жил ингээд таны араас хөдөлсөн. Өөр бус хүмүүс хөдөлсөн гэдэг. Уг нь асуудлыг яриа явж ивэл одоо ингээд нэг цаг үе чи өөрчлөгдсөн гэдгийг л манай улс төрчид мэдрээсэй.
иргэд чинь ингээд нэг юм шалтгаан нь ийм байна. Энийг хүлээмжшүүрнэ. Ийм болцохоор бид нар хүлээмжшгүй гэдэг хэмжээгээ тодорхойлдог болсон байхгүй. Мянга ингээд наан цаанаас сонирхол ороод өсөргүүцсэн ч гэсэн иргэд явах зүйлээ явах, байх зүйлээ байх, үлдээх засгийн газараа үлдээх гэдэг. Огцруулах засгийн газараа огцруулах гэж шийдээ гаргаа явцдаг гэж би бол одоо бол хувьдаа дүгндэг тэр их алдаагүй байна. Нэг сайхан юм. Чиний хөөмжлөлийг хүлээж авч байна. Гэхдээ би магадгүй тэр энэ цаг үед яг юм орчин үед нөгөө хийсэн болгонод тухайн мөчтөн тайлганд сайн хүн болох гэж цаг хугацааны өөрийнх нь нэр хүндийг өсгөх гэж нэг тийм орлого тавьж явсангүй. Зөв та тэгээд таны өөрийн цаг үедээ жоохон зөрчилдсөн байна. Техник зүйл байх л да. Энд нэг асуулт байна л да. Энэ оргил ачааллын үед нэг төвлөрсөн дулаантай хосч ажиллах нэг юм хийн газын хоссон нэг юм тендер зарласан шүү дээ. Энэ тендер юу болсон юм? Энэ тендер зарлаа. 60 тэрбум. Бэлтгэл энэ тендер зарлагдсан. Наад юу гэхээр хосч ажиллах тендер бол байрал сулагдаад уулын цэцэрлэх хөрөлн ба штэ. Харин тий газрын асуудлын шийдэггүй тэнд юм зарлалцсан. Тэнд манай эрчим хүчний яамны харьяа газар байсан. Дэд үтсэн. За. Тэгээд бас хотын удирдлагууд бол энд бишээ гэд энэ хан хийс орооллын баруунталд шилжүүлээд байрлалыг сулсан. Одоо тэнд хийн станцын ажлууд энэ жил хийгдэж байгаа. Хийгдэж байгаа юу те. За. Энэ нэг юм асуулт байна. За та ч одоо хурд групп гэдэг энэ Монголын хамгийн том барилгын группийн захирлан. За энэ таныг сайдаар байж байгаа хооронд хэд хэдэн барилгууд ашиглалтанд орох шиг бол дулаанаа хүлээж байгаа маш олон газрууд байгаа шүү дээ. Маш олон газрууд байгаа. Та ингээд танах болохоор дулааныг нь аваад бусад газрууд нь авч чадахгүй байгаа нь чинь тэгээд ирэх ашигын зөрчил мөн үү шүү. Тэр намайг сайд болгоос өмнө техникийн нөхцөлөө аваад бэлтгэсэн төслийн чинь нэг өдөр шууд эхэлчихдгүй шүү дээ. Нэг төсөл бэлтгэхийн тулд 3-4 жил болдго юм. Авчихсан төслүүд бол ашиглалтанд орсон байгаа. За чи сая захирал хурд группийн захирал гэж ярьлаа. Би бол хурд группийг үүсгэн байгуулсан. 90 онд үүсгэн байгуулсан. 2005 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дэд дараагаар томилогдох хүртэл захирлаар нь ажилласан. Энийг би бол нөөдгөө олны өмнө илваадаг юм шиг. Та ихтэй хурдаас холдохгүй шүү дээ. Одоо цаасан дээрээ холдсон ч биеэр би үүсгэн байгуулсан гэдгээ би нуухгүй ч амт хэлж штэ. Холдохгүй нь. Би энэ компаниг үүсгэн байгуулсан 100% хувьцаа эзэмшигч нь манай гэрүүл хувьцаа эзэмшигчийн хувьд би энэ минийх гэж хэлэх ёстой. Гэхдээ одоо хуулиар би гүйцэтгэх удирдлагад нь ажиллахгүй байгаа гэсэн. Тийм учраас л одоо танаа дээр орж ирж байгаа энэ олон зүйлийг ямар нэгэн байдлаар шийдэд байгаа юм биш үү дээ. Сүүлд чи энэ юуны хажуудлын UB басын хажуудалд чинь нэг барилга бариад тэр луга бас л танах дулаанаа авах гэж ингээл дулааны асуудал нь шийдэгдэг хөсөлтөй өгсөн байна. Одоо та бол өөрийнхөө үедээ шийдэх. Би одоо ингэж явчихж байгаа юм. Би тэр техникийн өсөлт шийдэгдэг байгаа. Уцаа шалгаж болно. Энэ авилга хороол гэдэг нэг асуудал үүсэт шүү дээ. Энэ дээр дулааныг нь бас өгчлөө, цахилгааны нөхцлөө гэж асуудал үүсэн. Энэ ер нь айгу асуудалтай баригдсан барилга яагаад ингэж би бүр бичлэгийн санаж байна. Одоо олон хүмүүс их одоо би тэр компаниг бүр болоосоо гэж хэлмээр байна. Анх энэ барилгыг эхлүүлэхдээ тэр промошн хийжсэн бичлэг нь бол энд ингээд бараг л Азиад цор ганц шахуу хэмжээний энэ бүс нутгийн хамгийн сайхан юм усан парк барина гэж ярьжсэн бичлэг байсан. Тэгээд ийм барилга болоход босцсон шүү дээ. Энэ одоо ардын намын тухайн үеийн удирдлагуудаа тэр зөвшөөрөл өгж байгаа үед нь ардсан намын хүмүүс байсан бол тэр хүмүүсийн асуудлаар ингэж шийдэгдээд энэ бол асуудалтай барилгаагүй мөн л гэж би баардаг. Энд яагаад тог цахилгааны нэг гэдэг. Авилга хороолд 3 удаа техникийн нөхцөл олгосон байдаг. Цахилгааны хувьд ч тэр дулааны хувьд ч тэр. Бүгдээрээ энэ 3 техникийн нөхцөл намайг ажил авахаас өмнө 2018-аас 21 оны хугацаанд олгогдсон байна. Би чамайг ийм асуулт асууна гэж би таагаагүй учраас одоо чи Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани, Улаанбаатар дулааны сүлжээ дөрөв компаниудаар очиад шалгаж болно. Авилга хороолдоо намайг бас холбож янз бүрийн байдлаар бүтгэж харлуулах тухай орлогууд гарч ирсэн юм. Барьсан хүн гэлдэг яриа одоо бол явдаг штэ. Тий. Тийм ямар нэгэн холбоо байхгүй. Гараад ирэх үедээ. Энэ ямар 100% баталгаатай. Хэрвээ авилга ороолдоо ямар нэгэн миний холбоо байдаг бол би тэрийг олж мэдж илрүүлсэн хүнд шууд үнэгүй шилжүүлж өгнө. Юг? Авилга ороолыг уу? Тий, авилга ороолыг одоо ард нь намайг байдаг, санхүүжүүлдэг, юу ч гэн янз бүрийн байдлаар л гүтгсэн. Энэ авилга ороолыг
барьж ясан залуучууд бол зах зээлийн үед би 2001 онд барилгын салбар руу орсон. 2000 баг 10 Манай он компанид л байсан залуу. манай компани юу туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан залуучууд мөн. Нөгөө барилгын миний өсгөн байгуулсан хурд групптэй барилгын гүйцэтгэл хийдэг одоо нэг ялангуяа Улаанбаатар үйл ажиллагаа болд компаниудын бараг 100% нь цаашаа нэг 90 гаруй хувь нь бол аль нэг хугацаанд ямар нэг байдлаар хамтарч ажилласан тодорхой. Одоо тэгэхээр бүх барилга одоо барьж байгаа бүх компаниуд тантай холбоотой болох бол ерөнхийдөө гүйцэтгэгчдэр нь бол бараг 90% нь бол ажилласан тодорхой. Тэгэхээр тэр хүмүүсийн үйл ажиллагааг надтай холбоход бол бас арай л хэтэрхий төгтөө биш. Ер нь тэгээ холбох гэснээр би дахиад ганц хоёр асуулт асууч. Та товчхон хариулаад бүгдээрийн цаг бас нэлээд явцсан байна. Энэ баянгийн станц одоо баригдаж байгаа шүү дээ. Энийн ард бас таныг байдаг гэл энэ дээр нөлөөтэй байна гэл улс төрийн хүрээнд ингээл үнэхээр л халтаа ард ярьдаг шүү. Яг наадах чинь тийм зохион байгуулалттай. Одоо жолсор нь одоо эрчим хүчний үнэ нэмэгдүүлээд эхлэх гээд байна шүү дээ, тийм үү? Тэгэхээр өөртөө нэмэгч яана гэдэг логик авчирч наах гээд байна шүү дээ, тийм үү? Тэ одоо өөрийнх нь хувийн станц баригдангууд үнийн нэмж аваад баянгийн захлагын станцаар би бас хэлж шүү дээ. Миний ямар нэгэн оролцоо байдаг бол ил талд юм. Монголд нууц юм гэж байхгүй. 100% одоо төр жилжүүлэх юм дээр олж илрүүлсэн хүн шууд жилжүүлж өгнө. Наадах чинь 100% гүтгэлэг. Санаатай ийм үйлдэлүүд явж байгаа. Камбож компани ягаад тэр том төслүүдэд ингээ орж ирээд ер нь тэднийх тийм их одоо энэ төсөл хэрэгжүүлэх юм эрчим хүчний чиглэлээр тийм алдартай сайн газар. За Камбожийн компанийн тухайд бас намайг бас ардталт нэг хардах шиг бол ажил хийсэн хүн чинь хардуулна шүү дээ. Хардуулгүй яа. Гэхдээ араас нь таны хэлдгээр асуудал гарч ирэх үедээ сайдаа эн чинь ингээд Монголд гард байгаа энэ одоо таа чинь уул уурхатай холбоотой ингээ барилгатай холбоотой хүн мөнгө төгрөг нь хилээс гараад цаанаа хичнээн яаж нуусан асуудал гарч ирээ. Тэсг хугацааны дараа та тэр халуун нүрээ хараад сууж авах үедээ 100% юм 1000% итгэлтэй байна. Ямар нэг тийм саний чиний яриад байгаа компаниудтай ямар нэгэн тийм холбоо байхгүй. Яагаад тэр компанид шалгараад ер нь юугээрээ давъя? Тэр компанид тэнд санхүүжилтийн нөхцөлөө жишээлбэл Малайзийн банкар санхүүжилтөд босгох чадна гэдэг ийм бодлого гаргуулад ирсэн байна. Үйл ажиллагаагаа хийж чадах туршлагаа харуулсан байгаад би шалгаруулдаг хүн дээр чинь. Үнэлгээний хороо шалгаруулдаг нэгдүгээр. Манайхан үнэлгээний хороо гэд ойлгож байна. Би бас хоёрын сайдаа үнэлгээний хороо чинь яаж ажилтгийг бас хүмүүс хэлж чадахгүй ч гэсэн. Тэгэхээр одоо Метайм гэдэг компани чинь 5 дугаар захлагын станц дээр бас шалгарчихсан байна шүү дээ, тийм үү? Бас. Тавих Метайм нь ороод ирсэн. Тий. Тэр Камбож руу хятадын хөрөнгө оруулалтууд айхтар өндөр гардаг. Энэ ямар учиртай энэ Камбож гэдэг сайдуу гарсныг би зүгээр олон нийт хэлчихье гэж бодож байна. За. Юу гэхээр 2015 оны Парисын хэлцээр байгуулагдсан. Дэлхийн улс орнууд, барууны улс орнууд, банкуд нөөцийн төслийг санхүүжүүлэх болцсон. Тэгсэн. 2021 онд бүгд найрамдах хятад улсын дарга СЖП-ийн дарга нөөбэн чуулган дээр нөөцийн төслийг санхүүжүүлэхгүйгээд тэр улс төрийн шийдвэр нь хятадын холбогдох төрийн шийдвэрүүд болоод хуурцсан. Ингэхлээр 2015 оноос өмнөх санхүүжилт болох бололцоо яг үнэхээр намайг сайдаар адилж явах үед бол 10 дахин урд нь 100% байсан бол 10% болж 10 дахин санхүүжилт босох бололцоо буутсан байсан цаг үед би тэр 5 тэрбум долларыг чинь босгосноо бас надтай хамтарч ажилласан тэр залуучуудад баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр тэр Камбож руу хятадын хөрөнгө оруулалтууд нэлээдгүй одоо хэдэн 100 тэрбумаараа гарч байгаа Камбож хятад энэ төслүүдээс тэнд хятадаас гарсан санхүүжилтийн хөөсрүүд хятадын өгшлөлтөй боловч Монгол руу орж иж байхыг үгүйсэхгүй ийм асуудал байгаа гэсэн үг. За энэ асуудал нь тэгээд тухайн үед яригдаа явна үстэй. За нэвтрүүлгийн маань цаг дуусч би танаас одоо дахиад нэг тухайн үед бас шүмжил яваал өнгөрсөн л дөө. Одоо би таны тэр нөгөө аргалантаа гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлийг асуумаар гэнээр нөхцөл байдал хэцүү болол тэр үедээ одоо тэгэл ярьсан байлгүй дээ. Энэ нэг юм төсвийн мөнгөөр энэ сайд нар нутг руугаа ингээд нэг юм ашиг сонирхлын зөрчил оруулаад юм шийдэв. Та сая өнгөрсөн жил наадмаар 100 жилийнхаа хойд дээр яваачсан. Наадмын талбаар увсын төвийнх нь наадмын Улаангом сумынхын төвийн тэр эрчим хүчийг 2 тэрбум төгрөгийг би шийдлээ гэд ингээд яриа суучсан. Гэтэл энд ингээд нийслэлчүүд чинь энэ улс чинь бүхэлдээ хэцүү л байгаа юм шүү дээ. Танаа төсвийн хөрөнгө оруулалт чинь тийм хүндэр болоод байгаа. Чи жоохон хөдөлж явах шиг байна. Наадмын талбар биш.
Наадмын талбай энэ хэсэг рүү та Улаангомотын 4 11 5 дугаар багуудын цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ дотор төв хэмжээний хуучирсан байсан гэрэл төлөвийн асуудлуудыг их хүйсвэр талаас нь сольсон. Тэр 4 дугаар багийн бүтэц төвчрийн захад наадмын толгой цэнгэлт хүрээлэн байдаг нь бас үнэн. 2 дугаар тэр өнгөрсөн жил нэг айхтар дайралт явж орлоо шүү дээ. Намайг нэг гүтэх гэж оролдлоо шүү дээ. Төсвийн нэг төгрөгөж тэр Увсан аймгийн 100 жилийн баг хийгээгүй. 10 гаруй тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө хандвар Увсан аймгийн 100 жилийн баг болсон. тэр ой бол ерөнхийдөө тийм хэмжээгээр явчихлаа. Та наадмын талбай дээр сууж байгаа л өөрөө л тэгэл хэлсэн л дээ. Миний багцаас өгсөн хөрөнгө оруулалтын ажлуудыг 20 тэрбум төгрөгийн ажлуудыг 22 оноос хойш тэр 2025 онд аймгийн 100 жилийн ав болох нь бид нар бэжжсэн зүйл. Тийм учраас аймгийн төвийн тэр наадмын талбай хажуугаар явдаг багуудын авт замыг сайжруулж л таарна. 3.6 тэрбум төгрөгөөр 4.2 тэрбум төгрөгөөр хийсэн. бүр эртнээс хийж гисэн гэсэн үг юм уу? 22 оноос эхэлж хийсэн гэсэн үг. За. Тэгэхээр 23, 24, 25 төсвүүд төр хийгдээд дууссан ажлууд. Цэдэн бол даргын талбайг тогтчулсан нь үнэн. Тэр чинь аймгийн 100 жилийн од тэмдэглэлтэй холбоотой ихтэй төсвөө санхүүжүүлсэн нь үнэн. Энийг холж утгаад байгаа. Таны өгсөн мэдээлэл дээрээс л ярьж байгаа юм л да. Ер нь бол тэр аймгийн 100 жилийн хийхтэй холбогдуулаад аймгийн төв тэр Улаангомотын өнгө зүсэг сайжруулах тийм бэлтгэл ажлууд хийчихсэн үнэн. Энийг нуухгүй одоо тэргүү очиад тодруулаад шалгаад нэвтрүүлэг хийж болно. Харин тий одоо миний нөгөө асуултын гол зөвлөл юм л да. Одоо тэгээд сайд байж болно. Тэгээд бас нэг юм жоохон хэмжээ хязгаартай байгаад энэ ус орноо жоохон бодоод жоохон биш үү дээ. Тэнд нь тээс 3-ын нэг 100хан дэлбэрсэн байхад 2022 оноос бүр зохион байгуулалтаагаар ойрогоо бэлтгэлтэй хийгээд сайд нар нь тийш байгаа юм аа. Энэ улсын эрчим хүчний салбарынх биш. Гишүүний хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтууд ч юм. Энийг ялгах ёстой. Та сайдын багцаасаа хэлсэн шүү дээ. Би тань сонсох. Сайдын багц гэдэг чинь улсын төсөв дотор ойлгож байна уу? Улсын төсөв дотор. Шат нэг энэ улаан цэнгэлт орчмын тогтцол цахилгаан хангамжийг шийдвэрлэхэд. За яг тийм. Тэр чинь надад зөв ойлгоо та. Улсын төсөв дотор эрчим хүчний сайдын багц дотор миний багцаас гэж байгаа шүү дээ. Нэг энэ улаан чинь шүү дээ. Улсын төсөв хөрөнгө оруулалт шийдвэрлэхэд. Эрчим хүчний салбар. Төсвийн гэрэлтүүлэг гэх мэтийг шийдвэрлэхэд одоо миний багцаас нэг 2 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн юм байдалтай байгаа. Би бас нэг 10 жил энэ парламентд сурвалжлах хийж явсан улсын хурлын гишүүнээр багц гэж юм байхгүй л дээ. Сайдын багц гэж бас сайд нар дотор одоо бүс нутгийн цахилгаан хангамжтууд цахилгаан дулаан хангамж гэдэг ийм одоо багцаар тэрнээс 2 тэрбум төгрөг сая миний яриад байгаа тэр Улаангомотын холбогдох багуудын цахилгаан хангамжийг сайжруулалтыг хийсэн. 59 тэрбум төгрөгнөөс 2 тэрбум төгрөгөөр хийсэн үнэн. Тэгвэл энэ хүлэмжшэрч энэ за ойлголоо. Ер нь эрчим хүчний салбар хүнд байгааг ойлгож байна. Одоо энэ бүх буруу бас ингээд нэг хөндлөж ихчин гэдэг чинь ус төр явж байгаа гэж ойлгож байна. Таны алдаа оноо энэ дунд байгаа гэж ус ойлгож байна. Ажлаа ярьдгүү, тайлбарладгүй, энэ салбартаа болохгүй байгаа энэ одоо энэ дахин инженерчлэн хийгээд энэ нэг тоо хэмжээ юмудаа бууруулдгүү. Ийм хэмжээнд явж ирснийг нь ойлгож байна. Та бас үндсэн нэг ийм нюанстай зүйлийг хэлчихлээ. Би энийг бас нэг юм төрийн сайд хүн хамаагүй бас нэг ийм зүйлийг яриад иж болдгон болов гэд дэлгэрүүлж асуухгүйгээр иргэд маань үзэгчд маань өөрсдөө бодосоо гэдээ орхихыг хүсэж байна. Том төслүүд эрчим хүчтэй холбоотой том төслүүдийг явуулах гэхээр ашиг сонирхлын зөрчлүүд, гадаадны зөрчлүүд орж ирээ зогсоочих гэдэг учраас хүнд нөхцөл байдлыг дуллаа гэж хэлсэн таны үгийг би ингээд нээлттэйгээр иргэдэд үлдээе тэгээд өөрсдөө бодоод даруурны дараагийн хүмүүс нь бодоод явна. Дараагийн сайдтай хандж хэлэх үг байна уу гэдэг. Мэдээж энэ эрчим хүчний салбарын шинжилгээг одоо хүссэн хүсээгүй хэн ч утсан хийж таарна. Энэ шинжилгээ ажлыг хийгээд явах юм бол дараагийн сайдад бол улсын хурлын гишүүний хувьд улс төрийн дамжлаг үзүүл бүгдлийн дамжлаг үзүүл ажиллана. Нэг дараагийн сайд томлогдоогүй байхад би одоо орчилж юм ярих нь утгагүй. Мэдээж энэ салбарыг тулгайлж байсан хүний хувьд энэ салбарын энэ шийдэл би бүрэн шийдэж амжаагүй. Явж байгаа асуудлуудыг цаашаа үргэлжлүүлээд хийхэд бол мэдээж 2 гар 2 голоо өргөд дэмжих нь ойлгомжтой. Энэ салбарын төлөө зүрх сэтгэлээ үлдэх бүгд настай сайд байсан ч эс байсан ч
энэ салбарын төлөө миний зохицох ёстой гэж бодож байгаа. Хамтарч ажиллаж байсан хүнд хэцүү загваруудыг хамтарч ажиллаж байсан нийт эрчим хүчний салбарынхандаа бас маш их өндөр талархал төвшүүлье. Та бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа сайхан байсан шүү гэдэг хэлье. За баярлалаа. Цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа үзэгчдээ, энэ телевизээс та хамт байсан та бүхэндээ баярлалаа. Лавгийн төв нэвтрүүлгийн 7 оны дугаар энэ төрөд өндөрлөж байна. За манай нэвтрүүлэгт Хүнс групп хүнсний манлай үйлдвэр Хүнс комплекс хамтарч ажиллаа. За мөн хурдан бас хэлбэр агс даатгал хамтарч ажилласныг та тавын онлайнаар даатгалын бүх асуудлаа шийдвүлээрэй гэж та бүхэндээ уриалмаар байна. Эрүүл хүнс бол мэдээж хамгийн чухал зүйл. За тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт эрчим хүчний сайдын ажиллаа өгч байгаа 2008 оноос хойш тасралтгүй улсын их хурлд гишүүнээр ажилласан. 5 дахь удаа юу сайдаар ажиллажсэн. Тийм баг. Тий. За бас их өргөн намтартай улсын хурлын гишүүн эрчим хүчний сайд асан гэж яваа да тийм ээ. Батгахын ажил руу оролцлоо. Тэгээд эрчим хүчтэй холбоотой энэ асуудлуудыг үзэгчд маань бас нэг өөрсдийнхөө өнцгөр дүгнээд асуудлыг бас нэг харахгүй бол бид бүхэн ер нь ийм дараагийн том гацалд илүү хүнд өвдөлтийг бас мэдрэх эрсдэлтэй байгаа шүү гэдгийг өнөөдрийнхөө ярилцлагын төгсгөлд хэлхийг хүсэж байна. Эх 7 хоногийн дугаараар иргэд уулзъя. Түр баярлалаа. Лавгийн төв нэвтрүүлэгт хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Батулга аль түмнийг өөмөнд самуунд Ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Хөрөнгөний сайдыг энийг ч нэр төгшүүлэхгүй. Төрдөө ойлтолмааргүй. Төшөв рүү ойлтолмааргүй болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ